За сайн байцгаана уу, энэ өдрийн мэнд хүргэе. За ер нь ойрын хугацаанд сар болгоны ерхэд төлөвөө хийж амжаагүй хүлцэл үзье. За хүлцэл өчье. За өнөөдөр бол ерхэдөө би 4 дугаар сарын ерхэд төлөв ямар байх вэ гэдгийг үзэн та бүхний маань мэдээж ажил карьер мөнгө санхүү ямар авах вэ? За ажил карьер мөнгө санхүүн дээр юун дээр анхаарах вэ гэдэг бас зөвлөгөө карт гаргаж ирнэ. За энэ сарын ерхэд төлөв бас энерги ямар байх вэ бас анхаарах зүйлсүүдийг хэлнэ. За мэдээж хайр дурлалыг бас үзэх болно. Сингл хүмүүсүүдийн 4 дугаар сарын хайр дурлал юу болж өнгөрөх нөө? Хостой хүмүүс болон гэр бүлийн хүмүүсүүдийн хайр дурлалын ерхэд төлөв ямар байх вэ гэдгийг бүгдийг деталь үзэх болно. За мэдээж тэндээ тус бүрд нь сахиусуудын зөвлөгөө картуудыг нэмэлтээр гаргаж ирэх болно. Надаас дандаа хүмүүс нэмэлт байгаа юу гэж асуугаад байдаг. Би ерөөсөө хувь чатаар ч юм уу комментээр нэмэлт асуугаад байдаг хүмүүс хэлэхэд ямар нэг нэмэлт байдгүй шүү. Би бүгдийг нь хангалттай мэдээллийг та бүхэндээ энэ YouTube сувгийн Тарат мэргийн контентаараа өгөх болно. За тэгэхээр өнөөдөр бол хөзөр сонгуулахгүй. Эдгээр 3 хөзрөө сонгох нь байна. 1 дугаар нь энэ, 2 дугаар нь, 3 дугаар нь стресст хэрэггүй би дандаа хэлдэг тийм ээ. Хүүсийн ялгаа байхгүй. За тэгээд эрэгтэй эмэгтэй аль нь ч үзэж болно. За тэгээд хамгийн нүдэнд туссан хөзрөө сонгоорой. Тэрнээс өмнө нэг бяцхан зарын чанартай зүйл нь би өөрийнхөө хаалттай группийг Facebook дээр нээж байгаа. Тэнд орох гишүүд маань одоо маш олон давуу талуудыг одоо хүртэх болно. Энэ дээр юу вэ гэхээр ерөөхдөө чиний зүрх сэтгэл дотор ямар нэгэн хариу хайж байна уу те? Энэ бол зүгээр нэг групп биш, эмэгтэй хүний дотоод хүчийг сэргээх, энерги цэвэрлэх, замаа олоход нь туслах хаалттай орон зай. За тэгэхээр группийн хувьд бол үйлчлэгээнүүд нь юу байх вэ гэхээр үйлчлэгээч байх. Тэгээд Тарат Oracle уншлага орно, хайр хувь тавилангийн гүн зөвлөгөө орно, энерги цэвэрлэгийн хамгаалалт, сэтгэл зүй дотоод хөгжлийн постууд ирээдүйд орох болно. За зөвхөн гишүүдэд зориулсан private хувийн уншлага болон дом цэцлүүдийг би хувийн групп дээр оруулах болно. Тэгэхээр YouTube дээр ороогүй гэсэн үг шүү. YouTube дээр ороогүй бичлэгүүдийг иймэрхүү зүйлүүдийг та нар хувийн хаалттай группээрээ хүлээж авч үзэх болно. За тэгэхээр хаалттай групп руу орохыг хүсчээвэл сонирхож байгаа мэдээллийг амаарай байвал YouTube-ийн топ гэдэг комментэн дээр нь би ерөөхдөө линкийг байрлах болно. Тийшээ дарж ороод та нар маань мэдээлэл аваад сонирхоорой. За ингээд бяцхан зарын чанартай хэлчихлээ. За тэгэхээр хэсэг хугацаанд та бүхэндээ бодох сонголтыг өгье. 4 дугаар сард чинь ямар ах вэ гэдгийг 1 дугаар, 2 дугаар, 3 дугаар. За ингээд тодорхой хэмжээгээр сонголт хийсэн байхаа гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, коммент бичиж үлдээгээрэй. За тэгээд одоо бүгдээрээ 1 дугаараас эхэлцгээе. За 1 дугаарх маань Тарат уншлагатай тавтай морил. За эхлээд та бүхнийхэн маань 4 дугаар сарын ерхийн энерги ямар байх вэ? Юун дээр анхаарах болон сахиусуудын зөвлөгөөг хүргэнэ. За тэрнээс өмнө бяцхан зарын чанартай танилцуулъя. Богино хугацаанд хэлээ явчихъя. Би Facebook дээрээ ерөөхдөө хаалттай групп нээж байгаа. Сонирхож байгаа хүмүүс байвал би комментэн дээр линкийг байрлуулж болно. Тэр линк руу дарж аваад нарийн мэдээлэл нарийн мэдээлэл хүлээж аваарай. Тэгэхээр юу вэ гэхээр юу нь чи яг одоо ямар нэгэн зүйл мэдрээд байна уу? Гацсан мэдрэмж чанд байна уу те? Чиний дотор асуултынхаа хариуг хайж байна уу? Тэгэхээр энэхүү групп маань ер нь бол голдуу эмэгтэй хүний дотоод хүчийг сэргээх, энерги цэвэрлэх, замаа олох хаалттай орон зайны групп юм байгаамаа. Тэгэхээр Тарат Oracle уншлагууд орох болно. YouTube дээр байрлахгүй уншлагууд орох болно. За тэгэхээр тусгай хувийн уншлага гэсэн үг. Уншлага бодоо мэргүүд орно. За тэгээд хайр хувь тавилангийн зөвлөгөө өгнө, энергийн цэвэрлэлийн хамгаалтын талаарх одоо зөвлөгөөнүүдийг өгнө, сэтгэл зүй дотоод хөгжлийн постууд явандаа орно. За зөвхөн гишүүдэд зориулсан private тэ уншлага домцлуудыг эдгээр хаалттай групптэй хүлээж авах болно. Тэгээд мэдээж төлбөртэй, гэхдээ тийм амар төлбөртэй биш. Ерөөхдөө миний хувийн уншлагаас хамаагүй, хувийн уншлагын тарифнаас хамаагүй бага одоо ханштай гэж ойлгоч. Тэгэхээр сонирхож байвал комментээр байрлсан линкээр дараад ороод хараарай. За тэгээ надтай холбогдох хаяг Instagram, Facebook хаягуд болон
онлайн дэлгүүрийн линкүүд description box дээр байрлсан байгаа. Би мөн комментээр холбогдох хаягуудыг оруулчихъя. Тэгээд хувийн өмчлөг холбогдохоор тэрхүү Facebook, Instagram-ийн линкүүдээр аль нэгийг сонгож дарж ороод холбогдоод чат бичээрэй. Зя. За sorry тэгээд давуу эрхээ ашиглаад нэг юм бяцхан зар оруулчлаа. За тэгэхээр одоо 6 дугаар сард байна юу болж өнгөрөх вэ гэхээр уучлаарай 4 дугаар сарын энергийг ингэж харах юм бол эндээс та нарын минь ерхий энерги болон Six of Swords гэж гарч ирж байна. Тэгэхээр хүн дарамттай зүйлсээс салж холдож яваа энерги бол харагдаж байна. Сэтгэл санааны хувьд эдгэрэх эхлэл бий болно. Өмнөх асуудлаас сургамж авч сурчтай дараагийн шат руу шилжих үе гарч ирж байна. Ерөнхийдөө бол аюу тийм хэцүү дарамттай байсан зүйлсүүдээс ингээд зүйлсээс чи ингээд өөрөө холдон явж байгаа. Тэр зүйл чинь одоо чиний хойно үлдэх тийм сайн мэдээ байна. Чи илүү тайван зам руу илүү тайван одоо энергитэй болох 4 дугаар сар гэж харагдлаа. Тэгэхээр юун дээр анхаарах вэ гэхээр за өөрөөр хэлбэл нөгөө үлдээд байхаас илүү өөрчн хэцүү байгаа зүйл ажилч байд юм уу харилцаа юу вэ? Тэ хүн хоорондын харилцаа, хосын харилцаа эсвэл ер нь бол байгаа нэг тийм байлуудаас явах нь зөв шүү гэдэг сахиусууд нь бол энэ одоо хилээд байгаа маа. Тэгэхээр хуучин зүйлтэйгээ зуралдахгүй байхыг анхааруулж байна. За магадгүй харилцаа холбоо, хосын харилцаа, хүн дурсамж тийм ээ. За тэгээд чамд одоо нэг өвдөлт өгж байсан бол 50 цаг нь болсон гэдгийг сахиусууд нь хэлж байна. Тэгэхээр дотроо одоо дотоод сэтгэл зүйтэй бас идэрхтэй анхаармаар байна. Тэгэхээр гаднаа 50 харагддаг ч гэсэндээ дотроо чи магадгүй маш эмзэг хүн байж болно гэж би мэдэрлээ. Тэгэхээр өөрийгөө хүчлэх хэрэггүй аль болох 50 замыг сонгохыг зөвлөж байна. Тэгэхээр шийдвэр гаргахтаа зоригтой байх хэрэгтэй. Зүгээр энэ хүзрийн хувьд бол нөгөө нэг зүхтах биш, ухаалгаар холдохыг бол сануулж байгаа юм. За тэгэхээр юм байна. Тэгэхээр өнгөрснийг орхиж чадвал илүү тайван эргэлөө ч очих болно гэсэн үг. За ийм зүйл бол гарч ирж байна. За энэ дээр болохоор Panther буюу одоо хар ирвс тийм ээ. Одоо сахиусын мессеж нь болохоор it is time to release your passions, live your dreams and begin a new chapter in your life. You are encouraged to expand your awareness, eliminate fears and become whole new person. You are guided and protected. Чи бол хамгаалагдсан. За ерөөдөө бол за ингэсэн л үгэлтэй. Айцаа давж өөрийн жинхэнэ хүчээ гаргаа гэдэг одоо зүйлийг бас сахиусууд нь хэлж байна. Тэгэхээр энэ сартаа чи дотроо асар их хүчтэй байна. Гэтэ тэрийгэ нууж эргэлзэж байж магадгүй юм байна. Тэгэхээр одоо бол шинэ өөрийгөө гаргах үе, шинэ хүн болох үе, өөрийгөө гаргах үе гэсэн үг. Тэгэхээр шинэ амьдралын шат эхэлж гин гэсэн. Угаасаа ингээд Six of Swords үзээр сарахад бол зарим зүйл өнгөрснөө орхиж явах байна те. Ажил, дурсамж, хүн хоорондын харилцаа юу ч байдгийг. Ингэснээр нөгөө шинэ амьдралын шат чинь бас эхэлж байгаа шинжтэй харагдаж байна. За айдас сэргэлзээгээ таслах хэрэгтэй. Хуучин зүйлтэйгээ зуралдаад байхгүй тавьж явал илүү тайван амьдралаа орно гэж түрүүн би энд хэлсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийгөө илүү өргөн цар хүрээтэйгээр харах одоо өсгөх хэрэгтэй. Тэгээд чамайг хамгуулж чиглүүлж байна гэж одоо сахиусууд нь чамтай цуг байна. Чамайг хамгаалж чамайг чиглүүлж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр та нар маань айх хэрэггүй ганцаараа биш гэсэн үг ээ. Гэхдээ анхаарах зүйлс нь юу вэ гэхээр айцаар шийдвэр бүү гаргах гэж байгаа. Яах бол ингэх болов тэгэх боловч гэдэг юм нэг иймэрхүү нэг айцаар гэд шийдвэр гаргах юм бол гаргаад одоо бүү гарах чамааг нь илүү байрна гэсэн. Зүгээр доторх мэдрэмжээд байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр дуугаа ажиллах чадвар бас энэ дээр байна. Тэгэхээр эрс бол чимээгүй ухаалаг ан чинь тийм үү? Маш чимээгүй гитчиж ангаа олж авдаг штэ. Тэгэхээр бүхний шууд ил гарах хэрэггүй. Эхлээд ажиглал дараа нь үйлчлэлийг хийж байгаа. Хит их итгэлгүй байдалтай чи өөргөө баг үнэлээд байгаа чинь майж магадгүй арж үндэ чи маш хүчтэй. Яа тэгвэл эрс бол маш хүчтэй амтан. Тийм болохоор эрвсээр өөр чинь одоо зан чанарыг бас энэ дээр харуулж байгаа гэсэн үг. За тэгэхээр хэрвээ ямар нэгэн одоо харилцаанаас магадгүй хайр дурлалын харилцаан ч юм уу заримх нь хувьд бол холдож явах шийдвэр гаргасан те магадгүй бүр өөр улс руу явах эсвэл сэтгэлээрээ зүгээр л холдох зүйлүүд бол харагдаж байна. Тэгээд энийг бол угаасаа хайр дурлалын дараа бүгдээрээ деталь үзэх болохоор тэндээс наривчлаад гарч ий. Гэхдээ энэ дээр бас гарч иж байгаа мэдээллүүд нь юм байна. Тэгэхээр ер нь бол хайр дурлал ч юм уу юм хүн хоорондын харилцаан дээр чи илүү давуу байрлал байх бол тэгэхээр хөөцөлдөх биш өөр дээрээ төвлөрөх хэрэгтэй гэдгийг сануулж байгаа.
Тэгвэл одоо чиний одоо ахын хоорондын харилцаа ч юм уу хосын харилцаан дээр нөгөө хүн чинь чамлаа өөрөө татагдаж ирэх шинжтэй. За ийм байна. Тэгэхээр энэ сарын хүч чинь болохоор тийм сүүдэр болон хүч. Нэг өгүүлбэрээр хэлэх юм бол чайцаа давсан мөчөөс бүх зүйл чинь өөрчлөгдөнө гэдэг зүйлийг сахиусууд нь хэлж байна. За тэгэхээр ийм байна. Та нарт өгөх сахиусуудын зөвлөгөө болон ерхий энерги анхаарах зүйлсүүдийг хэллээ. За одоо бүгдээрээ ажил карьер мөнгө санхүүгийн уншлалыг хөдөлгөөн дэлгэлтээр тарцгаая. За тэгэхээр нэг дугаарх нэмэн 4 дугаар сарын ажил карьер мөнгө санхүүгийн төлөв байдал ямар байх нь вэ? За тэгээд бас юун дээр анхаарах ёстой вэ гэдгээс эхлэе. Тэгэхээр энэ сартаа бол та нарын хувьд бол ажил карьер дээр бол нэлээд том өөрчлөлт гарна. Энэ хөзрөөс харахад бол төгсөн гэж аахгүй. The cycle is over. It is time for you to make change. Rebirth. It's time to say goodbye гэсэн чинь одоо нэг одоо тойрог цикл нь дууссан. Одоо чиний хувьд бол өөрчлөлттэй өөрийгөө эргэн төрөх хэрэгтэй. Үрд баяртай гэж хэлэх цаг боллоо гэж угаасаа зудаасаа зарим нэг зүйлийг орхиж явахаар байна гэдэг нөгөө нэрд харж ирсэн шүү дээ. Орчин газар нутгаас олох ажил эсвэл харилцаанаас холдох гэх мэт зүйл байна. Энэ дээр бас Six of Swords хөзөр гарч иж байгаа. Та нар энэ сар зарим нь удаан хугацаанд хийжсэн ажлаа орхихтой нэг л яана. Удаан хийжсэн ажлаа орхих нэг л нөгөө нэг өөрчлөн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа болохоор солихоо шийдвэр гаргах нь сахиусууд нь гэсэндээ солио гэж зөвлөж байгаа юм аа. За тэгээд одоо ерөөдөө деталь харж хэлж өгье. Тэгэхээр judgment хөзөр гарч ирсэн байна. Энэ бол том өөрчлөлтийн одоо хийх гэж буй шатыг бол хэлж байгаа. Тэгэхээр боломжийг өөрөө бүтээх сар юм байна. Тэгэхээр магадгүй энэ сар та нарын хувьд шинээр эхлэх, шинэ ажилд орох, ажилгүй хүмүүсийн хувьд бол шинээр ажилд орохоор харагдчихээн. За тэгээд суралцах, бас гадагшаа сурахаар явж болно, ажиллахаар явах боломжууд ч гарч ирнэ. Тэгээд бас энэ тийм мөнгөний их усүрэн ч гэсэн одоо 4 дугаар сартаа олдно гэсэн бүтэмжтэй байгаа. Тэгэхээр за бас зарим хувьд бол хамтын ажиллагаа түншлэлээр дамжуулж одоо хамтарч хүнтэй ч юм уу түншлэлж бизнес хийх, ажил амжуулах гэх мэтчлэн зүйлүүд бол харагдчихэв. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хуучин ажлын энерги дуусаж шинэ орлого, шинэ чиглэл рүү явах шинжтэй байна. Зарим хүмүүсийн хувьд бол ихэнхийнх нь хувьд ч байд юм уу те. Тэгэхээр ажил төрөлтэй хүмүүсийн хувьд бол ерөөхдөө албан тушаал үүрэг нь өөрчлөгдөж магадгүй юм байна. Магадгүй ч яхаа угсаа албан тушаал үүрэг нь өөрчлөгдөх юм байна. За тэгээд магадгүй шинэ төсөл эхлүүлэх эсвэл шинэ хамтрагч чиний хувьд бол гарч ирнэ. За чи өөрөө итгэх харгуул мөнгө санхүү ажил карьер дээр өсөлттэй байх 4 дугаар сар. Гэхдээ анхаарах зүйлс нь юу гэхээр стресс ихтэй орчноос холдох хэрэгтэй. Ер нь бол холдох шинжтэй байна тийм ээ. Тэгээд хуучин ажлын хэв маягаа барьж болохгүй. Энийгээ бас жоохон өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ бас төвчээр шаардлагатай шууд үр дүн үзэх биш байгуу тийм богино хугацаанд биш үр дүнгээ үзэхэд биш жоохон төвчээртэй байж үр дүнгээ харах сар юм биш үү гэж хэлж байна. За тэгэхээр энэ сартаа бол нэг тийм ажил төрөлтэй хүмүүсийн минь хувьд бол шууд их мөнгө биш гэсэн алхам алхмаар бол мөнгө санхүү нь өсөлттэй байх юм байна. За шинэ ур чадвараа олж дээшлүүлж чадах юм бол дараа нь ур чадвар чинь нэмэгдэж ур чадвараа өөрчилснөөр орлого нь дагаад нэмэгдэх юм байна. За ажил төрөлгүй хүмүүсийн хувьд бол энэ сарда бол ажил 100% олон. Гэхдээ өөрөө жоохон хөдлөх хэрэгтэй гэж зөвлөж байна. Юу вэ гэхээр танил холбоогоо ашигла тийм ээ. За бас энэ тэнд ажилд орохоор хөдөл танил талаа ашигла. Ер нь бол тэгээд танилын чинь одоо танил талын холбоогоор чинь ажил олдох магадлал та нарын хувьд бол энэ сартаа өндөр байна. Гэхдээ ер нь танилын холбоогоор ажилдаа болох нь тодорхой энэ сартаа гэсэн үг. Гэхдээ ажилгүй хүмүүсийн хувьд одоогоор юуг анхаарах вэ гэхээр бас нөгөө хуучин чиглэлтэй зурлах эсвэл нэг хуучин одоо хийжсэн юм шиг адилхан ажил хийх гэж оролдох ч байд юм уу те. Эсвэл одоо би ийм л ажил хийдэг байсан ч энийг л хий гэдэг юм уу. Ийм зүйл хийхээс илүү жоохон өөр зүйл тушаад үзүүл зүгээр юм биш үү. Тэгвэл жоохон ажил карьер амжилттай байхад удаашрах гад байна. Тэгэхээр өөрийгөө шин төвшөнд гаргах хэрэгтэй, тийм шийдвэр гаргах хэрэгтэй. Бас өөрийгөө битгий чамлаа тий. Тэгэхээр шинэ уур чадвар суур, онлайнаар ч байж болно. Өөрийгөө илүү идэвхтэй санал болов бусдад би ажилд орч чадна, тэрийг хийж чадна, сайн ажилчин байж чадна гэдгийг одоо сайн санал болгоорой. Тэгээ өөрөө хөдөлж иж ажил олно гэдэг аа штэ. За тэгэхээр
Ер нь бол бас дагаад ажилтаа болохын дагаад санхүүгийн хувьдсандаа бас аажихан 4 дугаар сарда өсөж эхэлнэ гэж харагдлаа. Тэгээд за шин юу лээ? Өөртөө итгэх итгэл чинь нэлээ нэмэгдэх шинжтэй байна. Лидер энер бол ажиллаж чинь. Тэгэхээр чи боломжийг татах биш өөрөө энэ сарда бүтээх сар шүү. За тэгэхээр хамгийн том анхаарах зүйлс нь юу вэ гэхээр хуучин зүйлтэйгээ зууралдах юм бол мөнгө зогсно гэдгийг анхаарч нэг өгүүлбэрээр хаах зүйлээ хааж чадвал шинэ орлого, шинэ боломжууд шууд ажил карьер дээр нэгдэн. Тэрнийг дагаад мөнгө санхүүчин өсөлттэй болно гэж харагдаж байна. Тэгээд хэрэг удаагийн байдлаар юу хийж ямар бизнес хийхээ ч юм уу ямар ажилд орохоо мэдэхгүй байгаа хүмүүс байгаад байгаа л ерөөсөө өөрийн бизнес хуваарай ажил төрөл бас хийвэл зүгээр гэж харагдаж байна те зарим нь одоо юу ч гэдэм энэ дээр эмэгтэй энерги бас байгаа болохоор онлайн худалдаа эмэгтэйчүүдийн одоо чиглэсэн бизнес ч байдаг юм уу тийм зүйл хүмүүстэй харилцах нөлөөлөх ажил бас ордог ч юм уу те тэгээд заримх нь хувьд бол ер нь бол хуваарай юм хийдэг хүмүүс бол нэг юм юу хэмтэй өөрийнхөө хувьд бол нэг тийм хувийнхын юмаа зүтгүүлээд байх нь зүгээр бас шинэ хамтрагчтай болол түншлэлтэй болол илүү амжилттай байх зүйл бол харилцаж байна. За зарим хүмүүсийн хувьд бол суралцж байж нэг орлого олох ажилтаа болно гэх юм уу шинэ ур чадвар сураад дараа нь тэнцэнэ сургалтандаа сууж дуусны дараагаар ч гэдэм юм ингээд ажлын байран бэлэн болно. За энэ үзэж байгаа хүмүүс мань бол аль хэдийн шинэ ажилд орохын тулд тодорхой хэмжээгээр мэдлэг боловсрлоо тэ дээшлээд эхлүүлсэн байх гэж харагдаад байна. За тэгээд сураад одоо тухайн ажилд орсон гэсэндээ яг дадлагжих гэдэг ч байд юм уу та тийм хугацаанд яг орлого жоохон бага байх боловч явандаа тууштай байх юм бол өөрийнхөө хөдөлмөрийнхөө үр шимийг бол хамсах юм байна шүү. За тэгээд зарим хувьд бол найз танилтайгаа хамтарч ажиллаж магадгүй юм байна. За хин нэгний бас санал урилгаар ажлын боломж одоо бизнесийн боломжууд орж ирнэ гэсэн тэ. Тэгээ хуваарь юм хийдэг хүмүүс бол ялангуяа нөө ганцаараа биш хүнтэй нийлүүл илүү одоо бизнес карьер чинь хурдан өсөх шинжтэй шүү. За тэгэхээр эхний 10 хоногт бол одоо сарын одоо би нэг одоо 10 хоногор нь хувааж энергийг харж байгаа. Энийг эхний 10 хоног 20 30 хоног ч гэдэг юм уу. Тэгэхээр хуучин эхний 10 хоног бол нөгөө хуучин зүйлээ хаа шийдвэр гарах үе дээрээ ирнэ. Яг энэ үед одоо хуучин зүйлээ таслах зогсоох хэрэгтэй. За эхний 10-аас 20 хоногт бол шинэ юм эхлүүлэх, за шинэ ажил эхлүүлэх, шинэ бизнес эхлүүлэх хамгийн чухал үе. Энэ дээрээ сайн анхаарад нухацтай байх хэрэгтэй. За сүүлийн сард бол мөнгөний эхлэл санал, мөнгө санхүүжийн илүү сайжрах, за мөнгөний санал, ажлын санал хамтрах, бизнес хамтрах гэх мэтчлэн боломжууд яг нэг 4 дугаар сард орж ирнэ. За тэгээ анхаарах зүйлс бол хамгийн чухал нь ингээ нөгөө айгаад нөгөө хоошлуулад байхгүй хуучин ажил, хуучин хүнд баригдах, би чадахгүй гэж бодох. Тэгээ ийм сөрөг бодлууд дээр анхаараарай. Хийвэл амжилттай байна. Өөрийгөө ил гаргах, шинэ юм туршиж үзэх те. Шууд акшн буюу шууд үйлдэл хийх хэрэгтэй байна. Айгаад хойш суугаад иж болохгүй нэ. Анхаарах зүйлсүүд нь энэ байна. Тэгэхээр 4 дугаар сарын гол түлхүүр нь бол зоригтой байх хэрэгтэй. Юмыг эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд эцсүүлд нь мөнгө санхүүжин сайжирна гэдэг зүйл бол 1 дугаархны минь хувьд бол гарч чи. Тийм болохоор ингээд төгсгөө цикл чинь дууснаа. Өөрийгөө өөрчлөө тийм чи өөрчлөлт хийх болсон дахин төрөө гэж зарим зүйл to say goodbye тэ үр баяртай гэж хэлж сураа гэж сахиусууд нь зөвлөж байна. За тэгвэл одоо бүгдээрээ хайр дурлалын уншлага руу орцгоё. За тэгэхээр синглчүүд минь 4 дугаар сарын хайрын уншлагадан тавтаа морил. За тэгэхээр та нарын 4 дугаар сард хайр дурлалын ерхий энерги ямар ах вэ гэхээр хайр ирнэ. Гэхдээ эхлээд та нар маань сэтгэлээ эдгэх хэрэгтэй байна. Яагаад гэхээр заримдаа өнгөсөнд босон болж бүтээгүй харилцаа хүн дурсамжаа ч юм уу те ингээд одоо хүртэл боддог үнэлүү шаналдаг шинжтэй байгаад байна. Өнгөснийг биш одоо урагшаага харах цаг болсон гэдгийг сахиусууд нь зөвлөж байна. Хүсэл биелэх хайртай хүнд одоо хайр дурлалтай очих боломж бол маш өндөр 100% байна. Энэ учрал нь зүгээр ч нэг учрал биш, хувь тавилангийн учрал байна. Чам гүн сэтгэл жинхэнэ холбоо бол энэ дээр байна. Тэгэхээр өнгөсөн шарахгүй нэг мартах хэрэгтэй тийм ээ. Гэтэ бас тэнцвэртэй, төвчээр бас чамаас шаардлагатай байх юм байна. Сэтгэл 100% гэх юм бол. За тэгэхээр сингл хүмүүсийн хувьд бол ерөөсөө энэ сар хүнтэй учрна гэж бол харагдаж байна. Тэгээд
Зүгээр нэг танил биш те. Ингээд сэтгэлд хүрэх утга учиртай гүнзгий холбоо бий болно. Ямар хүн амьдралчин орж ирэх вэ гэхээр доктортой удаан боловч харилцаан дээр найдвартай байдаг хүн. Жог шийдвэр гаргахтаа удаан гэх юм уу? Яарахгүй. Гэтэ айгуу тийм үнэнч хүн амьдралд чинь орж ирэх юм байна. Тэгээд дахиж нэг анхааруул ээ. Өнгөрснөөс бүрэн салаа, хуучин хүн гомдол шарах үлдсэн байна. Тэрийгэ тавихгүй бол яг нь шинэ хүн орж ирэхэд маш их саад болох гэдэг шүү. Энэ дээр анхаараарай. За яарах хэрэггүй. Энэ хайр удаан боловч бат бөх харилцаагаа үүсгэх хайр орж ирнэ 4-р сард. Тэгэхээр сэтгэлээ даарч биш мэдрэмжээ ил гаргаараа гэдэг сахиусуудын зөвлөж байна. Энэ дээр heart to heart conversation гэж байгаа. Энэ хүн гарч ирэхээр ингээд зүрх сэтгэлээсээ ярилцаарэ. Honestly discuss your feelings with each other гэж байгаа байхгүй. Хоорондоо ингээд зүрх сэтгэлээ нуулгүйгээр ингээд үннээс нь ярилцаарэ. Тэгээд энэ free yourself гэдэг хөөцөр гарч иж байгаа. Айгу учиртай байхгүй. Энэ та 5 of cups-тай айгу холбоотой. Юу гэхээр нөгөө өөрийгөө чөлөөл гэж байгаа байхгүй. It's time to take back control of your life тэ. Өөрийгөө чөлөөл, өнгөрсөнд битгий боогдоод, өнгөрсөндөө битгий гацаад, сэтгэл зүрхэндээ зүрхээ шаналаад яваад өөрийгөө чөлөөлөө. Ингэсэн цагт яхнууд 4-р сар та нарын учирсан хүнтэйгээ маш удаан бат бөх харилцаатай байх болно. Тийм ээ ингээд сагуусуудын зөвлөгөөнүүд энд байна. За тэгээд гэнэт санамсаргүй байдлаар энэ хүнтэйгээ уулзна. Одоо тэгтээ яг санамсаргүй гинтийн ч гэсэндээ цаг нь болсон учирлаа. Тэгээд за энэ сардаа тэгтээ нэг үгээр хэлэх юм бол өнгөрснөөсөө бүрэн чөлөөлөгдөж сэтгэл зүрхээ өнгөрснөөсөө тавьж чадах юм бол энэ сар чамд хувь тавилангийн хайр дурлал ирэх нэ гэж харагдлаа. Окей. Тэгээд ерөөхдөө тэр гарч ирэх хүний зан характерыг хэлсэн те. Яг л энэ хүнтэй уулзрахаараа чи баярлаа, чиний хүсэл биелэх болно. Дээрс нь яг л чиний сонирхдаг type байж магадгүй те. За яг л би ийм найз залуутай болохыг хүсдэг байсан. Эсвэл яг л би ийм найз охинтой болохыг хүсдэг байсан гэж бодож исэн тийм сонирхолчин гарч ирэх юм байна. Хүсэл биелэх цагаа гэж харагдчихээн. Тэгээ гарч ирэнгүүт нь биелсэнтэй ингээ илүү тайвнаар ингээд шударга ярилцаарэ гэж харагдчихээн. Гинтийн учирлаар ерөөсөө яг ажилтай холбоотой, хичээл сургуультай холбоотой гэж хэлэхэд бол хэцүү байна. Магадгүй ажлын орчинтой танилцж магадгүй. Ажил карьер хичээлтэй холбоотой юм байна. Ямар ч байсан гинтэл энэ хүн амьдралчин гараад ирнэ гэж харагдлаа. За заримынх нь хувьд бол магадгүй дохон энэ дээр 6 sword үзүү та нарын ерхий нэр тийм өнгөснийг тавьж явуулаа гэдэг түрүүн би сахиусуудын зөвлөгөөний ерхий нэрийг хэлсэн шүү дээ. Энэ дээр гарч ирээд байгаа байхгүй юу. За онлайнаар танилцах магадлал бас заримынх нь хувьд бол өндөр байна энэ хүнтэй. За ингэж харагдчихээн да. Тэгэхээр миний мэдээснээр бол за өшөө өөр юу гэж болох вэ? Найзын шугамаар, ажлын шугамаар, танилын хүрээгээр бас танилцж магадгүй юм байна энэ хүнтэйгээ. Хин нэгэнд танилцуулж эсвэл юу гэмдэ танилтайгаа цуг явж байхдаа тэр орчинд найз нөхдөд оны газар явж байхдаа дайралтах ч юм уу те ийм зүйл бас байна. За би ажилтай холбоотой танилцах боломжтой гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ажил бизнесээ худалдан агуулт сургалттай холбоотой ч үгүй юм уу танилцах магадлал өндөртэй байна. За тэгээд хоёрын тэгээд харилцааны эхлэлчин бол ер нь бол тийм тайван яаралгүй эхлэх гэж бол харагдаж байна. Төлөв байдлыг харахаар анханасаа тийм гал халуун биш ч гэсэндээ нэг юм чимээгүй те эвтэйхэн ярилцлагаар эхлэн гэж харагдаж байна. Тэгээд санамсаргүй мэд боловч зөв цаг дээр таарах учрал байна те. Тэр хүн яаж ханддаг вэ? Харилцаан дээр хандлагатай байна вэ гэхээр шууд ингээд аливаа илэрхий байхгүй гэх юм уу? Шууд хоёлаа ингээд хосоод болъё ингээ бүти байр гэж тийм яарахгүй ажил нь тайван ойртон чамаг энэ хүн муу юм шиг байна гэдэг итгэл төрсний дараагаар илүү үйлдэл хийх юм байна гэдэг зүйл бол харагдчих. Тэгэхээр чиний нөгөө хийх ёстой зүйлүүд юу нэг болохгүй зүйлүүд гэхээр хитрхи яарах хэрэггүй энэ хүнтэйгээ дараагийн харилцаанд орох гэж яарах энэ хүнийг яаруулах хэрэггүй бас шууд их хүлээлт үүсэх хэрэггүй гэж зөвлөж байна. Өнгөрсөн хүнтэйгээ харьцуулж хязгаарч болохгүй. За тэгээ нээлттэй бай. Ингээд хоорондоо шударга сайхан ярилц тийм ээ. Шинэ орчинд хөдөлгөөнтэй бай. Цагийн гадуур сайхан өнгөрөө. Найз нөхдөд гадуургаар тэгж явж идэл танилцсан да. Тэгэхээр чи хөдөлгөөнд орж ийш тийшээ явж хүмүүсийн дунд орж чадах юм бол энэ хүн чинь чиний амьдралд гаажмаар ингээд 4-р сартаа гараад ирчихнэ.
За тэгэхээр ер нь бол даруухан дуу хүн байж шүү зан характерын хувьд бол. Гэтэ харилцаа холбоонд их яарад байдаггүй тий. Хариуцлагатай нэг хүнээс сонгол удаан бат бөх ингээд хос ингээд үнэнч байдаг хүн гэх юм уу. Ажил санхүү үед бол нэгт юм бай, хөдөлмөр бизнес нь тийм тогтвортой хүн байна. Чимээгүй амжилттай явдаг гэх юм уу. Яриа л байдаггүй. Ийм төрлийн хүн байна. Тэгээд чамаг их сэтгэл нь гүнзгий байх боловч нөө шууд ил гарахгүй те итгэл төр хүртлээ сэтгэл зүрх нь юм хаалттай байх шиг юм байна. Жохон дотгош байгаа. За тэгээд та хоёрын харилцаа бол эхлээд яг нэг найзын маягаар эхлээд дараа нь аажмаар дотносон. Анхнаасаа тийм яг гал халуун яг бол биш. Гэтэ нэг тайван гүнзгий харилцаа болох нэ. За нууцлаа энэ дээд айлалт хүчигнээд байх шиг байна шүү. Би одоо тэгээд нэг контент хийгээд эхэлсэн юм ч одоо яах ч аргагүй тийм ээ. Энэ чимээг нь ойлгож орой. Тэгээд харилцаа чинь тэгээд явандаа гүнзгийрнэ. Болгоомжтой болож удаан явна тийм ээ. За ингээ илүү тутам болно гэж харж. За явандаа ер нь хэдэн сарын дараагаас миний мэдэрсэн нэг 5-6 сар за 3 сараас ч үед юм уу. Чиний сэтгэл маш аз жаргалтай болно. Одоо энэ харилцаа хүнтэй уулзсанаас хойш би бол ялангуяа энэ жилийн 9 дугаар сард гэж магадгүй гэж харагдаад байна. За харилцаа чинь юу нэ гүнзгийр нь албан ёсны хосууд болно. Алгуурхан эхлээд гүнзгийрээд албан ёсны хосууд болно гэж харагдаж байна. Удаан эхэлдэг боловч үргэлжлэх гүнзгийрийн хайртай 4 дугаар сар синглчүүд маань учрах нь байна. За юм байна. Одоо бүгдээрээ хосын хайр дурлал эрх хэдүүлгийг харъя. За тэгэхээр одоо бүгдээрээ хосын харилцаатай хүмүүсийн эхнэр нөхөртэй хостой хүмүүсийн маань нэг дугаарынхны одоо төлөв байдлыг харах болно. За тэгэхээр надад нэг сайн болон муу мэдээ байна. Шулуух байлчээ. Тэгээд ер нь захинаас нь би одоо деталь хэлээд өгье. Хосуудын хувьд бол энэ сард нуугдсан үнэн ил гарч харилцаа шинжлэгдэж илүү өөрөөр үргэлжлэх эсвэл заримын хувьд бол харилцаа бүрэн дуусах шинжтэй байна. Тийм болохоор сайн ба муу мэдээ гэдэг байгаа маа. За тэгэхээр хоёрын дунд болоод two of cups пүзэр байна юу гэхээр одоо ч хоёр бинийгээ гэх сэтгэл тийм ээ хайр бол байна. Гэхдээ нөгөө нэг хин нэгнийхэн хувьд бол нууж байгаа зүйл тодорхойгүй зүйл бол байна. Худал зүйл. За шулах хоёрын бол энэ дээр харахад бол араар тавилт байж магадгүй. За нэг өнгөрсөнд болж ирсний чи мэдчихсэн ч байж магадгүй. Эсвэл мэдээгүй ч байж болно. Хүн үзэж байгаас янз янзын шалтгаантай болохоор ингэж хэлээд байгаа маа. Заримын хувьд бол ингээд өмнөх миний мэдчихснээр бол өнгөрсөн нэг чамд үнэнч бус хандсан хандлага дахиж гаргасныг чи энэ сард олж мэднэ. Заримын хувьд бол анх удаа. Нэг харилцаа шин төгсгөл болно эсвэл том өөрчлөлтөнд орно. Тэгэхээр юу вэ гэхээр нэгнийх нь одоо энэ харилцаанд ялангуяа чиний хос чинь хамтрагч чинь те эхнэр чинь хүчин ч гэдэг юм одоо чиний тэр хүн чинь одоо зарим зүйлийг бүгдийг шууд хэлэхгүй нууж аваа зүйл байна. Тоглоом нэргээ хийгээд байгаа юм шиг тийм тодорхой бус байдал бол 4 дугаар сард өнгөрсөн 3 дугаар сард өрнөсөн байх. Бас дээрс нь чиний хос ер нь бол заримдаа нэг ялангуяа гэр орондоо хондгоо ч юм уу те нөгөө хаяа нэг шоу цингийн гээд алга болчдөг зарим шиг гэртээ ирж хондгоо уцаа авдггүй гэртээ ирлээж оройтдаг тийм. Иймэрхүү зүйлүүд ирээд одоо 4 дугаар сард гарна эсвэл өнгөрсөн саруудад энэ проблемууд гараад эхэлсэн байсан. Надад энэ энерги маш хүчтэй орж ирж байна. Тэгэхээр гисэн хэдий ч чиний хувьд энэ дээр айгуу тийм ойлгомжтой байх ба. False hope те худал найдвар. Чи энэ хүнийг сайжрах байх гэж хүлээгээд байна. Гэхдээ байдал дээр асуудлууд байгаа. Энэ хүн сайжрах арай болоогүй байна. Дахиад л нэг хуучин зангуудаа давтах үнэнч бус байдлаа гаргах. За эсвэл тэгэл ууж идээд алга болдогч байдаг юм уу ингээд тэр орондоо тогтохгүй байх зүйлүүд нь байсаа л. Чи сайжрах болов гэж хүлээгээд байгаа. Ийм энерги харагдаж байна. Тэгэхээр хоёрын дундтай ялангуяа чиний дунд бол хилээгүй гомдол уур бухимдал удахгүй дэлбэрэх магадaltaй ялангуяа энэ сартаа чи удаан хугацаанд твцсэн итгэд найдсан энэ хүнээ засрыг хулуу гэж аягүй хүлээсэн. Цаашдын боломж 2 салаа замтай. Эхний зам нь юу гэхээр хоёр хоорондоо сэтгэлээсээ ярилцаж чадах юм бол хоёрын хоёр бинийгээ сэтгэл хоёр бинийдээ таталцсан яг нь дахиж асна.
элен талангуй ярилцах худал ярихын зосоох үннийг хэлэхтэй. Ингээд элен талангуй ярилцаад энэ хүн бас ингээд үннээ үлэн зөвшөөрөх юм бол шинээр эхлэх шийдвэрийг бол чи гаргана. Эсвэл нөгөө замны энэ хүн асуудлаа нуусаар л баад эсвэл өнгөрсөнд гарсан алдаа дутагдaltaй ингээд өнөнч бус зангаа дахин давтаж харуулсаар дээрэс нь тэрийг ингээд болоод байгаа юм чи ингээд зүүн сонгоор мэдээд байгаа гэсэн өөрхөн бурууга үлэн зөвшөөрөхгүй байх юм бол тэсгэм болоод энэ харилцааг чи бүрэн дуусна гэж харагдаж байна. Дурдуурсаар. Тийм болохоор Six of Swords-ийн түрүү энерги байсан шүү дээ. Зарим нь бол ажил, карьераас солино явна, харилцаанаас гарах шийдвэр гаргана гэж хэлсэн. Энэ хүнээс салаад чиний хувьд амьдрал чинь хэцүү байхгүй. Чи илүү тайван замнал руу орно. Яванда цаг нь болохоор чи илүү энэ шархуу одоо юм жам токсик харилцаач байсан юм уу тиймэрхүү стресстэй харилцаа, үнэнч бус харилцаа чинь харилцаанаас чи эдгэрч илүү тайван зам руу орно гэдгийг бол хэлж байгаа. Сахиусуудын бас зөвлөгөө санджаа тийм ээ. Чи бол байгаасаа илүү хүчтэй хүн. Тэгээ зарим зүйлдээ бас амьдралдаа and begin a new chapter in your life гэж байгаа байхгүй тэр юм. Амьдралдаа шинэ одоо хуудас эхлүүлээ гэж хэлж байгаа шүү дээ тийм. Яг энийг бас сахиусууд нь хайр дурлалтай бас сануулж исэн байж болно. Би угаасаа ингэж харагдаж байна. За тэгэхээр анхаарах зүйл юу гэхээр одоо хин хинийгээ хуурах те нөгөө хүн хуураад яваад хад чи төвчээ дуугаа яваад сэтгэлээ дараад байдаг ч юм уу те хуурамчаар за бүх зүйл окей юм шиг дүүрсгээд ах юм ёсгүй энэ сарда энийг анхаар хэрэг харилцаа үнэн болгоёг бол шууд шулуухан ярилцах гомдлоо ил гаргах би өнгөрсөн чамаа өчнөө твцсэн хүлээс одоо чадахгүй нэ чи өөрчлөгдөхгүй бол одоо ахиж чанд боломж байхгүй ч гэдэг юм шууд энэ хүнд хэлэх хэрэгтэй. Шин дүрм шин эхлэл хийх хэрэгтэй гэж савуусууд нь зөвлөж байна. Тэгэхээр үннийг хэлээд харилцаагаа ярилцсан бол харилцаа чинь аврагдах шинжтэй. Хэрв хин худал ярьж нууж эсвэл энэ харилцаанд ингээд сэтгэл зүрхнийхээ одоо асуудлаа ярилцахгүй бол харилцаа дуусгар болно. Чи нэг л дэлбэрээд те харилцаа шин дуусгар болно гэж харж байна. Цөөн хүний хувьд бол одоо энэ үзэж байгаа группийг сонгосон хүмүүсээс яг чи өөрөө бас нэг юм өнгөрсөн ч юм уу одоо нэг үнэнч бус байсан зүйл байж болно. Тэгэхээр миний ярьж байгаа юм эсэргээрээ ирэх нь энэ бол энэ дундаас бараг үзэж байгаа цөөхөн хувь нь шүү. Миний мэдрэмж нэг 5-аас 10% нь л бол үнэнч бус байгаа харилцаанд ямыг далд нууж байгаа хүн 5-аас 10% өөрсдөө энэ бүлхийг үзэж байгаа. За тэгэхээр энэ харилцааг бол ер нь бол нөгөө тал нууж байгаа магадлал илүү өндөр байгаа. Тэ нэг 5-аас 10% нэг чи өөрөө үзэж байгаа нэг жоохон асуудлууд байсан. За тэгэхээр чиний хос чинь ч юм уу юу нь бол заримдаа тоглоом шиг ингээ буулцдаг, үннийг хэлдэг, тоглоом шиг ханддаг, дотроо их юм хаадгалдаг, өөрөөр хэлбэл юу бодож байгаа нь бүрэн ойлгоход үнэхээр жоон хэцүү хүн байгаад байна. Тэсэн хэдий чамаг хэцэл байгаа, чамагийн хүсэл мэдрэмж нь таталцлан хүсэл нь их. Гэхдээ заримдаа нэг юм өөрийгөө хамгаалах хаалтыг сэтгэлээ нуух зүйлийг бол гаргадаг. За харилцаа аврагдах талаар бол хэлсэн тийм. Чи эсвэл тэр нэг хин нэгэн хүн үндэ хэлж иж гомлоо нухай байлвал нээлттэй ярилцвал харилцаа дахин галд үлдэж аснаа. Хоёлоо доторшоо хадгалсаар байвал хинч эхэлж ярихгүй бол дуусаар тэгэхэд та нарын харилцаа чинь дуусгах шинжтэй байна. За тэгэхээр энэ харилцаанд хамгийн их нөө чухал зүйл нь чи маш их твчж байгаа, мэдрэмжээ дарж байгаа харагдаж байна. Тэгэхээр чиний хийх ёстой асан бол чимээгүй тэсэг биш нэг удаа үннээ ядаж хэлэх хэрэгтэй. Эцсийн дунд гэл энэ харилцаа сүрэх гэж байгаа биш харин үнэн дээр суульж дахин төрөх зааг дээр ирж байна. За юм байна да. Тэгэхээр нийлэх боломж бол байгаа шүү дээ заримын хувьд бол те. Яавал нийлэхгүй талаар бол хэлсэн. За дөрөвдүгээр сар хосын харилцаан дээр бол жоохон чангахан буулаад гэхдээ одоо үнийг хэлэхээс өөр аргагүй. Гэхдээ зарим эмзэг хүмүүсээ бити үүцээрээ зарим намайг үздэг хүмүүс бол мэднэ те ер нь бол би ингээл шулуухан л хэлцдэг шүү дээ. Та нарт үнэн хэрэгтэй л байхаа гэж бодож байна. За тэгэхээр энэ бас ерөхийн уншлага болохоор зарим хүмүүс тийм ээ 100% таарахгүй байж болно. Зарим нэг мэдээлэл баг зэрэг зүүрч болно. Яагаад гэвэл энэ чамд зориулсан хувийн уншлага биш. За тиймээс надаас хувийн уншлага авах хүсэлтэй бол би надтай холбогдох Instagram, Facebook хаягуудаа description box дээр болон comment хэсгээр байрлуулах болон тэр линкээр дараад чат бичиж холбогдоорой. За тэгээ таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Comment бичиж үлдээгээрэй.
хаалттай группт орох линк бас комент хэсгээр байрсан байгаа. Баярлалаа. Баяртай. За тэгэхээр одоо бүгдээрээ 2 дугаархны та нарын маань энэ сарын ерхий төлөв энерги нь ямар байх вэ? Юун дээр анхаарах вэ? Болон санхүүсүүдийн зөвлөгөө гаргаж ирнэ. За үүний дараа бүгдээрээ мэдээж ажил гэрээ мөнгө санхүү хайр дурлалыг детальчилж үзээд явчихна. Тус бүрд нь бас давхар нэмэлтээр дандаа санхүүсүүдийн зөвлөгөө гаргаад яваад байх болно. Хайр дурлал ажил гэрээ дээр ч гэсэн. Тэрнээс өмнө бяцхан зарын шинжтэй амьгаас хийлээ тэлийг зан. За энэ юу вэ гэхээр би хаалттай групп Facebook дээр нээж байгаа. За энэ группээр болохоор ерөөхдөө юу гэхээр эмэгтэйчүүдийн хувьд бол дотоод аяллаа эмэгтэй хүчийг сэргээх тийм хөгжлийн тухай постууд, подкастууд болон зөвхөн private одоо буюу хувийн группт хаалттай группт орсон хүмүүс зориулсан тараад Oracle картын хувийн уншлагууд энэ бол YouTube дээр ороог байгаа. Болон дом заслууд одоо тий зөвлөгөө гэх зүйлүүдийг сар болгон гэнэ ерөөхдөө бол нийлээд ороод явах болно. Гэхдээ энэ бол мэдээж YouTube-д орохгүй зөвхөн тусгай тийм групптэй хийсэн тиймэрхүү дом засал тараад уншлагууд авах болно. Тэгээ сонирхож байгаа бол та бүхний тэр орж бүртгүүлэх Facebook линкийн комент хэсэг дээр бичээд тавьчих. Тийшээ линк дарж ороод чатаар мессеж өчөөд мэдээлэл аваарай. За окей боллоо ингээд товчхон мэдээллийг хүргэлээ. За тэгэхээр тэгээ надтай холбогдох хаягууд, Facebook, Instagram хаягууд болон description box дээр байрсан байгаа. Би бас комментээр бичээд үлдээч. Хувийн уншлага авах болон таарад мэйл төвлөргийг хийлэгтэй зөвлөгөө авах хүсвэл бас холбогдоорой. За өнөөдрийн хувьд бол 2 дугаархны маань хувьд бол Hermit гэдэг хүзүүн тийм Major Arcana гарсан байна. За тэгэхээр энэ сарын та нарын энерги бол маш хүчтэй дотоод аялал өөрийгөө ойлгох энергийг бол илтгэж байгаа тийм хүзэр байна. Тэгэхээр энэ сар бол чиний хувьд жоохон түр удаашрах, дотогшоогоо төвлөрөхтэй, бусдаас баг зэрэг зай авах энергитэй харагдаж байна. Энэ ямар учиртай та нар маань ийм үйлдэл хийх вэ гэхээр өөрийгөө илүү сайн ойлгох үе шатандар яваад байна. Тэгэхээр гадаад амжилтаас илүү дотоод ухаарал чухал болохыг зөвлөж санхүүсууд нь. Тэгэхээр Hermit бол гэрэл барьсан ганцаардал бол харагдаад байна. Тэгэхээр энэ санхүүсууд нь юу гэж зөвлөж байна бас энэ та нарын 4 дугаар сарын энергийн дээр бас харахаар хариултыг гадаадаас биш гаднаас биш өөрөөсөө олох энерги 1 дугаар сард бишээ уучлаарай 4 дугаар сард. Тэгээ төр зүрийн ганцаардал чинь чамааг өсөлт дэвшилт ухаарал болгож хувирах юм байна. Ажил карьер амьдрал дээр тэгээд зарим хүмүүсээс холтхон зөвөө гэдэг зүйлийг хэлж байна. За тэгэхээр энэ сард бас та нар юунд анхаарах вэ гэхээр хэдрий ингэж ганцаараа байж дотоод өсөлт хөгжилтөд анхаарал явж байгаа чинь хитрхи ганцаардаж болохгүй бас хитрхи бүх хүнээс сэтгэл зүрхээ хаах хэрэггүй байх нэ. Бусдаас бүрэн тасар биш те зөвхөн эрүүл цай барихыг санхүүсүүд нь зөвлөж байна. Шийдвэрийг яарахгүй бодож тунгаах хэрэгтэй. За энэ сар бол түр хүлээх зөв алхам хийх үе дээр явах тийм энергиуд бол 4 дугаар сард 2 дугаархны минь хувьд бол харагдаж байна. За магадгүй ажил карьерээр төр зүрийн саатал мэдрэгдэж магадгүй суралцах төлөвлөгөө зохиох төр ч юм уу те хайрын харилцаан жоохон хүйтэн байдал мэдрэгдэх ч юм уу те хин нэг нь одоо бодлолд орсон өөрийгөө ойлгох гэж байгаа нэлээд тийм эдрэттэй зүйлүүд бас болж өнгөрөх шинжтэй. Гэхдээ энийг одоо энэ хөзрөөс бүгдийг харахгүй мэдээж бүгдээрээ хайр дурлалын уншлага ажил карьерийг детальчж харнаа. За тэгэхээр чамд ирж буй зөвлөгөө бол ганцаараа байх цагийг айх биш ашиглаарай. Дотоод дуу хоолойгоо сонсоорой. Бясалгал хийх, магадгүй тэмдэглэл бичгтээ нам хүн очинд байх гэх зэрэгээр өөртөө заримдаа цаг хугацааг олгоорой гэж зөвлөж байгаа юм. За тэгэхээр 4 дугаар сард бол зогс, бод, ухаар дараа нь хөдөлөх гэсэн товч утгатай. За хайр дурлалын талаар илүү зөвлөгөө гарч энэ болохоор санхүүсүүдийн зөвлөгөө. You have found your soulmate or they just around the corner. Чи soulmate олсон эсвэл загвар булан эргэл байгаа гэж. Remember that when the two souls are destined to be together, they always find their way back to each other. Яг хоёр сүнс хоёр биендээ зориулагдсан бол өрөлд сувтаа байх замаа олд юм аа. All the things you had to go through forward. Энэ бүх зүйлийг туулж өнгөрсөн чинь үн цэнтэй байх болно гэж. Энэ хайгуу гоё зөвлөгөө байна. Тэгэхээр маш гоё зөөлөн атлаа гүн утгатай гэх юм уу сэтгэлийн холбоо, хувь талангийн өвчлөлийн энерги бас 4 дугаар сар та бүхэнд мань харагдаж байна. Тэгэхээр чи өөрийн хүнтэйгээ холбогдсон эсвэл удахгүй те ингээд тэр хүн чинь ойрхон байна гэсэн. Ялангуяа энэ синглчүүд мань байгаа бол тэгээд soulmate чинь ингээд ойрхон хаяанд ирээд байна шүү гэдэг зүйлийг бол харж иж байна. 4 дугаар сартаа учрах магадлал маш өндөр. Тэгээд хоёр сүнс заяагаар холбогдсон бол сасанч буцаад зам нэлдэг гэсэн утгатай. За тэгэхээр
Ер нь бол зарим хүн хувьд бол аль хэдийн өнгөрсөн сараас хуулаа ч юм уу өөрхөн хувь тавилангийн хүн сөүл мөт байгаа аль хэдийн учирсан байхаа гэж бол харагдаад байна 2 дугаархны хувьд бол эсвэл нэлээд ойрхон байгаа. Ер нь 4 дугаар сар гарамгүй үгүй учрах магадaltaй тий. За хол байсан хөндийрсэн хүмүүс ингээ хосууд байсан бол буцаж дахин холбогдож эвлэрэх магадлал өндөр гэж энэ дээр харагдаж байна. За санаа зовлтгүй хайр дурлалын өмчлөгийг бүгдийг нь сингл болон хостой хүмүүсийг Лизан уламжлалт ёсороо тусад деталь харнаа. За тэгэхээр ингэж харагдаж байна. Тэгэхээр хайрыг шахаж шаардвал яах хэрэггүй хин нэгнийг хүлээж байвал итгэл алтгэрлээ алдахгүй бай. Гэхдээ өөрийгөө мартахгүй байхыг хичээгээрэй. Өнгөрсний хит зураг биш сургамжийг нь авах нь чухал юм шүү гэдэг сахиусуудын зөвлөгөө ярьж байна. Тэгэхээр сүнслэг утга нь бол чи юм зөв энергид орж байна. Дотоодоо өөрийгөө цэвэрлж байж чадах юм бол хайрын энерги чамлаа гэдэг өөрөө урсаж орж ирэх болно гэсэн утгатай шүү. За тийм байна. Тэгэхээр ийм гоё зүйлүүд бол 2 дугаархны маань хувьд бол гарч ирж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ ажил карьер мөнгө санхүүгийн тарот эзлэлтийг харцгаая. За тэгэхээр 2 дугаархны маань 4 дугаар сарын ажил карьерс мөнгө санхүү ямар байх вэ гэдгийг харъя. За тэгэхээр энэ сард нэг тийм гинтийн өөрчлөлт орох шинжтэй байна. Магадгүй ажлын орчин өөрчлөгдөх эсвэл ажил дээр ч юм уу бизнесийн орчинд өмнөх одоо нөхцөл байдал нь уран унжшаал өөр тийшээ өөрчлөгдөх ч юм уу те. Тэгээд ингээд бүх бүтцийн өөрчлөлт дараа нь шинэ эхлэл шинэ боломж гарч ирнэ гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл нөгөө хуучин зүйл чинь нурж унаад илүү зөв шинэ боломж нээгдэх сар юм байна. За тэгээ мөнгө санхүүгийн хувьд бол ерөнхийдөө баг зэрэг докторгүй эхний үед сарын эхэнд гэх юм уу. Тэгэнгүүтээ гинтийн зардал гарч магадгүй юм байна. Санхүүгийн хувьд бол гинтийн нэлээд зардал гараад жоохон санхүүгийн байдлыг хэлбэлцэх ч юм уу те. Тийм зүйл бол ажиглагдаж байна. Дараа нь яг ухаар хамтын ажил хамт олонтойгоо ч юм уу хамтын ажиллаар ур чадвараас орлого нэмэгдэх гэсэн үг. Энэ Three of Pentacles-тэй юу гэхээр за магадгүй чи хүнтэй хамтарч бизнес хийгээд орлогоо нэмэгдүүлэх байх эсвэл баг хамт олноороо компанид ч юм уу ажиллаад ингээд орлогоо сайжруулах те тухайн байгууллагын санхүүг сайжруулах ч юм уу тиймэрхүү зүйл бол байна. Сэтгэлээсээ хийсэн зүйл бол мөнгө дагуулна гэдэг энэ дээр сахиусууд сануулж байна. Тэгэхээр ажил карьер дээр илүү их орлого олъё, илүү одоо ахицтай бай гэх юм бол сэтгэлээсээ хийх хэрэгтэй байх нь шүү. За яг юу болох вэ гэхээр одоо нэг ажил төрөлтэй хүмүүсийн хувьд гэх юм бол ажлын хувьд нэг жоохон орчин өөрчлөгдөж магадгүй шинжтэй магадгүй дарган солигддог юм уу баган солигдох магадлал бас байна. Тэгээд чиний хувьд бол ерөөхдөө бол энэ тайван байж яг л энэ King of Cups шиг тийм ээ уян хатан байж чадах юм бол үр дүнд чиний нэр хүнд ажил дээрээ өснөө гэж харагдаж байна. Магадгүй шинэ боломж орж ирнэ чамд эсвэл нөгөө нэг промошн авдаг ч юм уу те нөгөө шинэ төслөө шинэ ажлаас урамшуулалт авах эсвэл чи хуваарь бизнес хийдэг бол шинээр хийж байгаа бизнесээсээ эсвэл хүнтэй хамтарч хийж одоо илүү тийм гоё ашгаа нэлээд нэмэгдүүлэх мөнгө санхуугаа нэмэгдүүлэх гэх мэтлэн боломжууд 4 дугаар сард харагдаж байна. Ажил төрөл одоогийн байдлаар олдоогүй ч юм уу ажилгүй нэг хэсэг өнгөрсөн хүмүүсийн хувьд бол шинэ ажил 100% орж ирнэ санаа зовлтгүй. Магадгүй чи хизээч хийж үзээгүй ажлынхаа салбарт ажил одоо мэргэжлээсээ өөр одоо ажилд ордог эсвэл ямар нэг байдлаар хийж үзээгүй ажил хийх. За ажил төрөлхөө хүмүүс маань эсвэл гадагшаа явахаар удаах хугацаанд виз хөөцөлдөжсэн бол виз нь гараад те гадагшаа ажиллахаар сурахаар явдаг ч юм уу. За заримийнхан заавалжгүй холын зам тэгэхээр өөр газар хөт орон нутаг руу ч ажил томилогдоод явж болно тийм ээ гайгүй боломжийн ажил олдоод гих мэтлэн иймэрхүү зүйлсүүд байна. Тухайн шинэ орсон ажил нь чанд маш их таалагдана гэж бол харагдаж байна. Ер нь бол чиний айгүй сэтгэл нийцсэн ажилдаа та нар маань орж чадах нэ. За яг хөтэ эхэндээ нэг ажилд ороод ч юм уу шинэ алхам хийгээд шинэ одоо гадагшаа дотгошоо яваад явсан үед эхэндээ нэг жоохон эргэлзээ айдас бол төрөх зүйл бол та нарын хувьд бол байна. Яг нэг юм жоохон сөрөг бодох ч юм уу те тийм зүйл бол гарч ин. Гэтэ яг өөрийнхөө нөгөө хуучин бодол төлөвлөгөөг эвдэж байж шин зам нэгдэн шүү гэдэг сахиусуудын зөвлөгөө байгаа. Тэгэхээр зөвлөгөө гэв шин чиглэлээс, шинэ ажил төрлөөс, шинэ карьераас, шинэ нутаг газраас битээ. Өмнө бодоогүй ажил хийж магадгүй шинжтэй байна. За энэ дээр нэг юм сахиусууд Star Power гэдэг хүч гарч иж байгаа байхгүй. Star Power тэ чиний хамгийн том боломж become an influencer of the company and earn fame тэ нөгөө тухайн газар компанидаа инфлюенсер нөлөөлөгч болж магадгүй юм байна тэ гэж хэлж байгаа. Тэнгүүтээ чи олонний анхааралд орно гэсэн үг. Ерөнхийдөө нэр хүндчин өснөний сарда магадгүй сошиал медиа, бизнес зар контент одоо тим хийдэг хүмүүс бол нэлээд амжилттай болж инфлюенсер болдог ч юм уу олонний анхаарлын төвд орно тэ олон танигдаж эхэлнэ гэж харагдаж байгаа юм. Энийг сайхан
хөзөр гарч иж байна. Чи энэ сард юу нь бол ил гарч иж өөрийгөө харуулах сар байх нэ. Гэхдээ нэг юм анхааруулах зүйлс байна. Ажил карьер дээр та нарын хувьд бол гинтийн өөрчлөлтөөс битгий хуучин ажилдаа зууралтахад хуучин ажилтаа ингээд зуралдаад эрсдэл хийхгүй эсвэл ажлаа шинжлэхгүй бизнесийн санаагаа шинжлэхгүй бол шинэ боломжууд хаагдана шүү гэдгийг анхаараарай. Тэгээ сэтгэл хөдлөөр биш бас ухаанаар шийдээрэй гэж захиусууд нь зөвлөж байна. За тэгэхээр ингээд ийм ерөөхдөө ингэсэн үг шүү. Одоо ингээд аягүй ойлгомжтой товчд үнэлтээр ярих юм бол эхлэх нь энэ сарын эхлэх нь жоохон докторгүй өөрчлөлттэй мөнгө санхүү ажил карьер дээрсэн өөрчлөлтүүд нэлээд гарна дунд үе шинэ боломж олж ирнэ. Сарын сүүл үеэр ажил карьер мөнгө санхүү өснө нэр хүнд орлого нэмэгдэнэ шүү гэдэг зүйл гарч ирж байна. Тэгэхээр эхлээд ингээд сарын ихэнх гарангуут бүх зүйл юм дурж унж байгаа юм шиг бүх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа боловч энэ нь нууралт биш та нарын шинэ боломж гарч ирнэ гэсэн үг юм аа. За ийм байгаад байна. За өөр миний орсон зүйл юу вэ? Заримх нь хувьд шинэ банк хамт олонд ороод эхэндээ нэг жоохон дасгүй байж магадгүй юм байна. Тэ нэг анх удагаал нэг юм одоо өөрийнх нь мэржлээс бус ажилд орж үзэж байгаа ч байд юм уу. Тэний болохоор жоохон тийм хөөцөлөд байна. Гэтэ чи хүчтэй байж тууштай ажиллаа сэтгэлээрээ хийж чадвал удахгүй манлаал нэр хүнд ч юм өсөн цаашдаа цалинжин нэмэгдэнэ ирээдүйн боломжууд урамшуулах боломжууд байна. За ажил төрөлтэй хүмүүсийн минь хувьд бол би ихэд хийсэн байгаа те. Бас зөв хүнээ хамтрах юм бол ашиг нэмэгдэнэ. Ялангуяа би дааж бизнес хийдэг хүмүүс, удирдахч, бизнес компанитай ч хүмүүсийн хувьд бол ихэд сайн түнш, гайгүй, баттай, ихтгэл найдвар төрөхөөр хамтрагчтай, ажлын түнштэй болохын хувьд бол болно. За ингэснээр ашиг нэлээд нэмэгдээд явна. Энэ бол ихэд айгүй тийм гоё үзэр гараад байгаа юм да. Star Power, одын хүч гэдэг. Зарим хүмүүсийн хувьд бол нэг сошиал медиа хийдэг, пэйж хөтэлдэг ч юм уу ямар нэгэн байдлаар тийм дагагч нартай бол дагагч нар нэмэгдэн ерөөхдөө бол нэлээд олон танигдана. Тэрийг бол хэлсэн шүү дээ, тийм ээ. Зяа ингэж харагдаж байна. Тэгээд бас нөгөө нэг хермит хүзэр дээр бас хараад та нар маань бас илүү дотгошоогоо бодоорой. Өөртөө угаасаа нэлээд дотгошоогоо бодох цаг дотоодоо гаргаж өөрчлөлт хийх баха 4-р сард хийхээр байна гэж харагдсан шүү дээ. Энэ дотгошоогоо илүү ухаарж илүү өөрийнхөө дотоод гүн мэдрэмжийн нээснээр ажил карьер мөнгө санхүүдэд эдгээр амжилтуудыг бас гаргахад чинь нөлөөлөх юм байна. За ийм байна да 2 дугаархны хувьд бол. За тэгэхээр одоо бүгдээрээ хайр дурлалын таарад хөзөр дэлгэлт рүү орцгоё. За 4 дугаар сард 2 дугаархны синглчүүдийн маань хайр дурлалын төлөв байдал ямар ах вэ? Надад маш гайхалтай мэдээ байна. Юу гэхээр энэ дээр угаасаа хөзөрлөөр хийсэн шүү дээ. Soulmate чинь чиний хүлээж авах чинь зөв ойрхон ирж байна эсвэл дөнгөж булан тойроод байгаа гэсэн. Яг энэ хөзөрмэн дахин батлагдаж гарч ирж байна. Синглчүүд маань хувьд бол шинэ хайр дурлалтай учрын өөрийнх нь их хэрдүүлтэйгээ учрын за уламжлаад цаашлаагаа их дүүтэйгээ бүр урт хугацааны романтик хосын харилцаа болон хорин найр хийх хүртлээр хөгжих тийм ер нь бол ирээдүйн хааны ажилтайгаа дурсаар та нар маань учрах нэ. За тэгэхээр ийгээд би одоо детальчлаад хэлж өгье. Тэгэхээр шинэ хүн орж ирнэ. Зүгээр нэг танилцаад өнгөрөх биш. Гүн гүнзгий холбоотой тийм таталцал бий болох хүн амьдрал чинь гарч ирнэ. За тэгэхээр танилцах нь тийм гинтийн танилцалт болно гэх юм уу? Шууд нөгөө нэг шууд л одоо энэ хүнтэй нэг гинт чинь санамсаргүй байдлаар танилцсан. За магадгүй сошиал медиагаар танилцж магадгүй юм байна. За тэгээд чиний хувьд бол тэр хүн чиний анхаарлыг өөх татна. Тэр хүн олон хүнээс ялгарна. Тэгээд энэ сар чи ерөөхдөө бол бас тэр хүн чамайг илүү онцолт сонгоно. Юу гэхээр чи ер нь тийм бусдаас бас онцгой энэ хүнтэй адилхан санагдана. Одоо жишээ нь чи гадуур ингээд ямар нэгэн үүдчлэг парти ч юм уу те ингээд найз нөхдөйгөө за концерт тоглолт үзэхэр ч юм уу явж байхдаа тэр олон хүн дундаас чи тэр хүнд айгүй тийм содон харагдана. Олноос ялгарна. За жишээ юм байна. Эсвэл нэг юм баяр түгэл явдал дээр ч байд юм уу танилцах чи бусдаас ялгарч гарч ирнэ. Дээрээс нь синглчүүд минь хувь тайлангийн хүнтэйгээ уулзрахаас гадна олонний анхаарлыг нэлээд татах шинжтэй харагдаж байна. За тэгэхээр чиний хувьд бол ингээд 2 дугаархны хувьд бол ер нь хэсэг хугацаанд ч юм уу нэлээд удаан хугацаанд ганц бие явсан байж магадгүй эсвэл нэг өнгөрцөн харилцаанаас авсан нэг юм сэтгэл зүйн шархны улмаас хүнд итгэхтэй жоохон таархан болцсон хүмүүс бас айгүй их энерги гарч ирж байна. Тэгэхээр сахиусууд юу гэж хэлж байна гэхээр чи яг өөрийнхөө юу хүсэж чинь те юу хийхээ төлөвлөж чинь хэнийг хүсэж чинь гэдгээ шийдсэн цагт чиний хүсэж байгаа зүйл чинь аюу хурдан хүрээд ирнэ гэж хэлж байгаа юм.
энэ сард хайр дурлалт бэлэн болсон. Одоо ганц бие явах цаг нь бишээ гэд бэлэн болоод илүү гадуур дотор орж гардаг ч юм уу те ингээд явах юм бол хайр дурлал чинь гарч ирнэ тэгэхээр romantic feelings. Your feelings are real and worth exploring. Чиний мэдрэмж бол жинхэнэ үнэн байх болно. Тэгээ маш үнцэнтэй байх болно. Энд хайр дурлалын тал дээр гэж байгаа байхгүй юу? Тэгээ сахиусууд хэлж чинь. Тэгээд ихэрдүүл гэсэн шүү дээ. Дээрс нь энэ хүн магадгүй хоёрын дунд нэг жоохон ялгаа байж магадгүй насны ялгаа ч юм. Эсвэл чи дүү бол тэр чамс хэдэн насаар ах. Эсвэл чи жоохон ихч мэд бол тэр чамс хэдэн насаар дүүч гэдэг юм. Тодорхой хэмжээний бол насны ялгаа эсвэл заримын хувьд бол гадаадад амьдардаг суралцдаг оюутан залуус ч юм ажилтдаг хүмүүс байгаа бол гадаад хүн байж магадгүй шинэ учир soulmate чинь. Тодорхой хэмжээ нас хүүс үндэс усаа ч юм уу жоохон нэг юм ялгаатай. За арьс өмнө бас ялгаа байж болно. Бүгдээрээ биш шүү. Ялангуяа гадаадад сурдаг ажилтдаг хүмүүст бол хамааралтай. Монгол хүн бол байгаа шүү дээ. Гэтэ зарим нь хэллээ те. За тэгээд чиний цайвар арьстай бол тэр чам боролтор арьстай ч байдаг юм уу? Тэг иймэрхүү нэг юм тодорхой хэмжээний жоохон ялгаатай байх гэдэг. За энэ шинэ хайр дурлал чи юу л өөрчлөх вэ гэхээр ерөөхдөө албан ёсны хорим гэрлэлт рүү явандаа алгуурхнаар авчрахын ирээдүйн төлөв байдал байна. За юм байна уу. Тийм болохоор эндээ сахиусууд нь хэлээдсэн шүү дээ. Энэ сар soulmate авчнаа гэдэг нь яг л энд гарч ирж байгаамаа. Тэр хүн бол ер нь бол тийм аюу оюун ухаан логикч сайтай. Ажил карьерийн үед магадгүй багш сургууль хүмүүжлэгч байж магадгүй эсвэл зөвлөгөө өгдөг ч юм уу эмч бусад тусалдаг, зөвлөдөг, сургаал одоо хүргэдэг, сургамж хүргэдэг, хичээл заадаг багш байж болно. Эмч байж болно. Ажил мэргэжлийн хувьд бол ингэж харагдаад байна. За танилцсан учир нь бол яг чаргүй энэ бол энэ сард учрах хүмүүс синглчүүд маань X-ийг хүлээгээд хэрэггүй. Энэ бол X чинь биш, цоошин хайр дурлал, цоошин хүн байх нэ. За над дээр ингэж мэдээлэлүүд ирлээ. За энэ хүний хувьд бол өөрөөр харах юм бол ерөнхийдөө жоохон дотгошоогоо гэхдээ гүн гүнзгий сэтгэлээ шууд ил гаргадаг хүн юм байна шүү. Чамд их анхааралтай, чамайг хамгаалахтай ингээд тийм айгуу тийм халамжтай хүн байна. За тэгэхээр одоо учрангуутал чи ерөөсөө энэ хүн л ерөөсөө миний яг ирээдүйн хааны жил болох юм байна гэдэг зарим бол маш гүнзгий мэдэрнэ. За яг хөө тэгээ бас шинэ хүн гарч ирээд энэ хүнтэй чи итгэж авах хугацаа зарцуулах гэдэг. Бас дээрсэн сахиусууд бас яасны хэрэггүй бүх зүйл аажмаар зөв хурдаар явна гэж зөвлөж байна. Тэгэхээр юу хийдөө чи жоохон өөрийгөө хамгаалаад байна уу? Хуучин сэтгэлийн шарах байгаа болохоор дахиж энэ хүнтэй одоо намайг шархлуулах вэ гэдэг айцнаас болоо жоохон хамгаалттай байх гэдэг. Хамгаалттай жоохон суулруулсан дээрээ. Тэгээ энэ хүнтэйгээ бол өнгөрсөн амьдралдаа уулзсан юм шиг те өмнө таньдаг байсан юм шиг чамд тийм мэдрэмжүүдийг өгнө. За танилцах бас магадлалтай орчин гэвэл ажлын шугамар, хамтын ажиллаар, эсвэл кафе, тайван орчинд, интернетээр ямар нэгэн байдлаар сургалт семинарт суухдаа зарим нь бол оюутан залуус маань байгаа бол хичээл сургууль, их сургуулиасаа ч байдаг юм уу те ингээд танилцсан гэж харагдаад байгаа юм. Тэгэхээр та хоёр гоё ярилцаж эхлэв дараа нь шууд тийм хүчтэй татгалцснаа. Тэгэхээр жоохон баг зэрэг хаалттай чи боломжтой байх гэдэг. Тэгээ энэ дээр жоохон анхаараарай гэж зөвлөж байна. Тэгээд шууд юм гүнзгий энэ сарда уучраад хосууд болно гэж хэлэхгүй. Гэтэ нөгөө нэг алхам малмаар харилцаа ч ингээ гүнзгийрээд яваад явандаа бүр албан ёсны хурим найр хийх хүмүүс болж магадгүй гэж харагдлаа. За тэгэхээр ингээд ерөөхдөө за өөр миний хэлэх дутуу юм юу байна би хараад жоохон бодоодох юм. Уучлаарай ингээд шууд ингээ яриа авч болохоо заримдаа бас надад бодож мэдрэх хугацаа хэрэгтэй. Би нэмэлт мэдээл байна уу? За 4 сарын 6-нд хамгийн их наадталтай танилцсан дөнгөс сар гараал. Эсвэл одоо та нар контент үзэж байгаа 6 хоногийн дараа ч хийж магадгүй. За ямар ч тач энэ сардаа ингээд багтад танилцсанаа гэж харагдаж байна. За юм байна да. Тэгэхээр синглчүүд маань маш сайхан мэдээ байна. За тэгээд амжилт хүсье. Одоо бүгдээ хосын таарад дуушилыг харцгаая. За тэгэхээр 2 дугаархны хосын харилцаатай хүмүүсийн 4 сарын энергийг харлаа л да. Жохон асуудалтай харилцаатай хүмүүс нэлээ их харагдаж байна. Хоёр бинийг ойлгохгүй, зөрчилдөөн үүсэх хэдий цугтаа байгаа ч гэсэндээ хэдий нэг оронд орж унтдаг ч гэсэндээ ер нь бол нэг тийм хүүтэн хүндий тий. Одоо өмнөшөө тийм гал халуун мэдрэмж өмнө одоо гоё ингээд хосын халуун дулаан мэдрэмжээ тэрвэрлдээд унтдаг байсан бол ингээд нэг
буруу харж унтдаг ч юм уу. Харилцаан дээр айгүй тийм бодлогоширсон зовлонтой стрессүүд нэлээд янз янзын асуудлууд ер нь бол өнгөрсөн сард үүссэн байна. Одоо ч үргэлжлэн явж магадгүй нэг тийм хөтөн байдаг тийм байдалтай ойлголцох муудах за хин нэгэнд нь эсвэл хоёуланд нэг юм сэтгэл зүйн дарамт бодол их байгаа харагдаж байна. Заримдаа чиний хувьд ч юм уу энэ харилцаа хിവэр үргэлжлэх нь үү эсвэл үгүй ингээд дуусчих юм болов гэсэн санаа зовлоод бас их гарч иж байна. Нэг талын одоо нэг бол чи эсвэл нөгөө хүн нь одоо аль хэдийн явах тухай бодож эхэлж байна. Эсвэл үнэн сэтгэлээ нууж өөр дүр гаргаж байгаа шинжтэй байна. Шууд хэлэх юм бол тийм шудраг биш нэрийг нэлээд оржсэн харагдаж байна. Нэг хүн одоо ялангуяа чиний хосчин ч юм уу харилцаагаа шийдэж чадахгүй сэтгэл нь хоёрдсон. Ялангуяа 3-40 хүн байв шулуух байлгад бол I'm sorry байгаа харагдаж байна те. Энэ жоохон айгүй хатуу үнэг хэлдэг oracle хүзэг шүү. Энийг би гэхдээ энэ сард ашиглая гэж бодсон. Жоохон чанга юм сонсгох нэ айлч групп дээр. За тэгэхээр choosing between lovers competing for affection гэж аахгүй те. Яг алийн сонгож мэдэхгүй байгаад байна. За ихэнх тохиолдолд гэвэл чиний хосчин энд үзэж байгаа хүмүүсээс ер нь бол багахан хувь нь миний мэдэрсээр чи өөрөө хоёр хүний дунд сонголтоо хийж чадахгүй магадлалтай бас байна. Яг 10-20% ч юм уу те. Үлдсэн 80%-ийн хүмүүс нь үзэж байгаа тохиол нөгөө хүн чинь хийж чадахгүй байна. Сахиуд хоёр бас нэг юм хосын терапид явах бас зүгээр юм байна. Сэтгэл зүйн зөвлөгөө авдаг юм дээр бол айгүй зүгээр санагдаж байна. Энэ сартаа харилцаагаа сайжруулдаг гэж бодож ивэл за ерөөхдөө хэрвээ чи 50 ярьж чадвал хостойгоо тэ найз хүнтэйгээ их нэртэйгээ за найз залуутайгаа нөхөртөйгөө ч юм 50 ярьж чадвал уур бухимдлаа ингээд хянаж чадах юм бол хоёрын харилцаа аврагдах боломжтой гэдэг зүйл гарч ирж байна. Сэтгэлээ зөв илэрхийлэх хэрэгтэй аль бие усны доктортой одоо яг нөө эхнэр нөхөр болоогүй хүмүүс маань одоо хостой ч юм уу сайхан хосууд болсон хүмүүс бол явандаа бүр аль бие усны хурим найр хийх эхнэр нөхний харилцаа руу шилжих боломж бол ууланд байгаад байна шүү. Удаан ч гэсэндээ хоёрын жоохон адарматтай асуудлууд чинь ирээдүйд засагтахаар харагдаж байна. За тэгэхээр ямар асуудал хийх байна вэ гэхээр итгэлцэл, үнэнч байдал, сэтгэлээ нөх хит бодол тэ overthinking айгүй хин дээр харагдаж байна. За тэгэхээр сахиусууд яах ёстой вэ гэж зөвлөж байна. Хэрвээ энэхүү харилцаагаа чааваад үлдээ гэж бодож ивэл шууд үнэн ярилц, тэгтээ тайван ярилц тийм ээ. Нууц зүй одоо сэтгэлдээ нуугаад байгаа зүйлээ гаргаж ирэх тэр хүн нэг ч гэсэн бас сэтгэлд нь юу болж байгааг үннээ хэлээд өгөөч гэж айтаахан хэлэх хэрэгтэй байна. Төвчээртэй байх хэрэгтэй байна. Хэрвээ мэдрэмж чинь нэг л тийм хуцаад хүн чинь худлаа яриад байна. Хоёрдоо сэтгэл нь хоёрдоод байна. Бага мэдэрсэн бол ингээд чиний хүнтэйгээ харилцаа чинь ингээд өөрчлөлт тусмаа сэтгэл чинь улам хүндрээд байх юм бол магадгүй энэ харилцааг явуулах нь зүв байж магадгүй. Энэ бол тийм мэдээж чиний шийдвэрээс шалтгаалж хоёрын харилцаа цаашдаа хамтын уртын хугацаанд хөгжихгүй юу гэдэг нь гарч ирэх гээд байна. За энэ сард бол харилцаан тийм сорилттой байна. За явандаа ингээд нуугдчихсэн үнэн ил болно. Шийдвэр гаргах үе гарч юу нуугдчихсэн үнэн ил болно гэхээр би эсэнтэй нэг 10-20% нь чамд сонголт байна. Ихэнхдээ нөгөө хүн чинь 80% нь энэ хүмүүс үзэл сонголт агаад байгаа болохоор магадгүй тэр хүн чамд өөр эмгтээтэй уулздаг болсон сэтгэлтэй ч гэдэг юм уу тэрийг хэлэх энэ үнэн ил болно гэж харагдаж байна да. Тэгээд энэ сард ерөөхдөө хосоод хувьд харилцаагаа цаашдаа өөрчлөх үү болох уу гэдэгтээ нэлээд тийм шийдэх сар болох нэ. За тэгэхээр тэр хүний бодлыг бол ингээд харахаар одоо чиний хосож бодлыг бол харахаар ер нь бол өөрөө бас аюу шийдэж чадахгүй эндээ ингээд шаналаад зовоод идэг бас чамаа гомдоох их бас хүсэхгүй байгаад идэг. Маш их бодож юм. Тэгээ эндээ өөрөө аюу дарамттай мэдээ шүн хүртэл ялангуяа унтаж чадахгүй бас шийдэж чадахгүй байна. Явах уу үлдэхгүй гэдэг дээр үнэхээр гацаа зовж байгаа харагдав. За тэгээд ялангуяа удаан хугацаанд тосын харилцаатай эхнэр нөхөр байсан хүмүүс хоорондоо үр хөвгттэй хүмүүсийн хувьд болохоор энэ бол ерөөсөө тийм амархан шийдвэр биш тэгээ. За би өөр одоо жишээ нь одоо танаа нөхөр байлаа гэж одоо жишээ бодгоо тэгээ. Би өөр хүнд нөхөрчгээ сайн болцсон мөртлөө чамаа шууд орхиод явах хэцүү бас өөр хүүхдэд бодоод байдаг. Тийм болохоор энэ дээр ингээд айгуу тийм шаналаад байгаа зүйл бол яг шул хохолход бол харагдаж байна. Яг зүгээр нэг юм хасууд болоод удаагүй хүмүүс байгаа бол ерөөхдөө бас нэг тиймэрхүү зүйл бол байна те. Харилцаа цаашаа үргэлжлүүлэхгүйгүүдээ эргэлзээд байна. За тийм болохоор ерөөсө хосын харилцаатай гэж би ерөөхдөө яриа авчих шүү. Гэвч чиний хүн чинь хос чинь 50 дотор гаднаасаа зүгээр юм шиг харагдаад байна. Дотроо эргэлзээ зөрчилтэй чанд бүх хүндээ ингээл хэлэхгүй яваад байгаа. Чи одоогоор бас мэдрээгүй байж болно. Заримын хувьд бол өөр нэг л биш байна да. Манай хүнтэй нэг сэтгэл нэг л өөр газар яваад байна да гэдгийг мэдрээд хэлсэн байгаа.
За чиний хосчин өөрийгөө ганцаардсан тийм ойлгохгүй байгаа мэдрэмжийг бол нэлээд авч байна. Гэтэ энэ чамд хайргүй биш гэсэн үг биш. Жохон нэг хэсэг хугацаанд сэтгэл нь төөрцсөн, ядарсан яваад байна л да. Яг нь заримдаа нэг хосын харилцаатай хүмүүс удаан хугацаанд явахаараа иймэрхүү сорилтууд гарч ирдэг. Заримдаа нэг төөрөлдөх, нэг хэсэг хугацаанд нэг өөр хүн татагдах, тэрнээсээ догтлол мэдрэмжийг авдаг тийм зүйл бол гарч ирж болно те. Тийм зүйл харагдаж байна. Гэтэ ер нь бол хоёрын харилцаа өнгөрсөн саруудаас ч юм уу ихлээд нэлээд жоохон доройтож ихэлсэн ба хоёрын хоорондоо ойлголцоо байсан хин өмнө шиг гал халуун байхаа болсон болохоор энэ хүн чинь бас тэр гал халуун хайрыг өөр хүнээс хайсан байх магадaltaй өмнөх өнгөрсөн үед. Тэгээд аль хэдийн гарцгааж ихсэнтэй ингээд тийм байна. Чамаг их сэтгэл одоо хүртэл байгаа гэсэндээ шууд хэлэхгүй удаан эргэлзэж гин үлдэхийг хүсэх сэтгэл байна. Гэтэ явах бодол хоёр зэрэгч байна. За одоогийн байдлаар энэ 4-р сартаа бол энэ хүн чинь нэлээд шийдвэр гаргахгүй шинжтэй болоод явчлаа харилцаан дээр жоохон өөр одоо харилцаагаа өөрчлөөд энэ хүнтэй ярилцаа 50 байгаад үзэх юм бол цаашдаа хоёрын хосын харилцаа удаан тогтвортой хэвээрээ үргэлжлэх магадлал нь маш өндөр байна шүү. Чамаас бол холдоогүй байна. Гэтэ нэг юм зүйл байна. За гэтэ энэ харилцаа цаашдаа ирээдүйд үргэлжлээд явах нь уу гэдгийг би хараад байна. Page of Fans. Ер нь бол гайгүй үргэлжлээд байна. Би нэг салан гээгүй шүү. Нэг хэсэг зуурхын сэтгэл зүйн асуудал байна. Энэ хүн яах чаагүй two faced гэдэг хоёр нүр гаргаад яваад байна. Тэгээ өөрийнхөө сэтгэл нь гэсэн emotions is insincere not who you think. Not who you think. Тийм чиний бодож байгаа шиг биш байна. За тэгэхээр сахиусуудын зөвлөгөөн дээр байгаа. What you build feels like it's failing apart. Чиний одоо би одоо барьж боссон амьдрал чинь харилцаа чинь зурд нуурж байх шиг байна. Гэтэ энэ зүгээрээ чамд ахиж энэ харилцааг босгох тэгээ хүч чадал байгаа гэж харагдаж байна. Тэгээд exit plan гэж аахгүй. Тэгээд энэ хоёрын хосын харилцаа өнгөрсөн сарууд ч юм өмнөхөөс ойлголцсон төвшин төрөхгүй хүндийн хүтэн хэрүүлтэй маргаантай ингээд нэг байсан болохоор энэ хүн чинь энэ харилцаанаас гарахыг хүссэн. Гэхдээ энэ сард ямар нэг хөдөлгөөн хийхгүй гэж харагдаж байна. Гэтэ яг нэг гинтийн өөрчлөлтөнд бэлэн байгаарай л гэдэг зүйл гарч ирж байгаа. За тэгэхээр харъя. Яг чаргын two of wands үзүүдээр энэ харилцаан дээр үлдэхгүй байх уу гэдэг одоогийн нэг маш хүчтэй. Чиний ч хувьдсан дээр ер нь за ингээд ийм өмнөшөө байсан энэ хүнээс харилцаагаа болдог ч юм уу да гэсэн бодол бас байна. Хоёр талд хоёулаа байна. Окей. За page of wands-ыг тодруулъя. Two of Cups. Гахалтай хосын харилцаа чинь хэвээрээ үргэлжлэнэ. Энэ хүү өнгөрсөн саруудад иймэрхүү саад заримхнууд энэ өнгөрсөн болсон зүйл одоо ингэж гарч иж болно. Энэ сарда та нар минийхүү асуудлуудаа даваа туулчихна. Бас миний өгсөн зөвлөгөө өгтөө сайн цээжлээд аваараа хэрэгжүүлээр ингээм бол хосын харилцаа чинь удаан тогтвортой аз жаргалтай хэвээрээ байх сар байна. Би салан гэж энэ дээр бол харагдахгүй байна. Энэ дээр нэмэлт хөөцөрөө ингэж батлагдаж ирж энэ дээр тал нь hero point гарчсан. Гэр бүлийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа хэвээрээ үргэлжлэн хосын харилцаасан бат бох хэвээрээ аль биесных байх болно. За ингээд 3 дугаарх нэмээ 4 дугаар сарын ерхий уучлаарай 2 дугаарх нэмээ 4 дугаар сарын ерхий төлөвийн таарат уншлага. Угаар өндөрлөж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За 3 дугаарх мэн 4 дугаар сарын таарат уншлагатай тавтай морил. За тэгэхээр та нарын мэн 4 дугаар сарын ерхий энерги ямар байх вэ? Төлөв байдлыг үзээд анхаарах зүйлс юу вэ гэдгийг харна уламжлалт ясаараа. За тэгээд мэдээж ажил карьер, мөнгө санхүү, хайр дурлал, хостой болон хосгүй хүмүүсийн харилцаа гэх мэтлэн бүгдийг детальчилж харах болно. За сэдв тус бүр дээр сахиусуудын зөвлөгөө болох таарат хүзрүүд, оракл хүзрүүдийг гаргаж тавина. Тэрнээс өмнө бяцхан зарын чанартай юм дуулгасан юм аа. За ерөөхдөө баг YouTube хийгээд хүмүүс үзээд мэрэг төлөх хийгээд бараг 4 жил болох гэж байна. Энэ хугацаанд хязгаарч би Facebook хаалтаа групп нээж байгаагүй. Тэгээд айгүйх олон хүмүүс олон жилийн турш нээгээч групп чат байна уу гэж асуудаг байсан болохоор энэ удаа би нээсэн байгаа. Тэгэхээр хаалтаа группт юу мэдрэх вэ гэхээр энэхүү групп нь зөвхөн мэдэрдэг, итгэдэг хүмүүсийн орон зай юм аа. Тэгэхээр чи яг одоо ямар нэгэн зүйлийг мэдрээд байна уу те дотор чин хариу хайж байна уу те ямар нэгэн зүйлд хариултахыг хүсчихвэл энэхүү группт ороорой. Энэ бол ерөнхийдөө эмэгтэй хүний дотоод хүчийг сэргээх, энерги цэвэрлэх, замаа олох халттай орон зайны групп юм аа. За мэдээж таарат болон оракл уншлагууд орно. Хайр хувь тавилангийн гүн зөвлөгөө, энергийн цэвэрлэгээ, хамгаалтуудыг оруулах болно. Сэтгэл зүй дотоод хөгжлийн постууд, зөвхөн гишүүдэд зориулсан private хувийн уншлага домцлууд орох болно.
За ийм байгаа маа. Тэгэхээр энэ хүн мэдээллийг авах хүсвэл комент дээр би линкийг байрлуулъя. Линкээр ороод чат бичээд мэдээлэл аваарай. За надтай холбогдож хувийн амжилтаа авах сонирхолтой хүмүүс байвал Facebook, Instagram хаягийнхаа description box линкийг description box дээр байрлуулах болно. За зарим хүмүүс description box-ыг мэддгүй юм байлаа. Тийм болохоор комент дээр бас байрлуулах болно. За ингээд юм богинохон зарын чанартай байлаа. За ингээ 3 дугаархны минь хувьд бол за Ace of Sword хүзэг гарчсан байна. Мэдээж YouTube сувгаас subscribe хийхээ бити мартаараа комент бичиж үүлдээгээрэй. За юм байна. Тэгэхээр Ace of Sword хүзэг бол энэ сарын энергиэс юу олж харах вэ гэхээр юм байна. Чи ерөөдөө шинэ эхлэл одоо альва зүйлтэй ажил карьери хайр дурлал юун дээрч байж болно шинэ эхлэлийг бий болгоно ялангуяа чи өөрхөн оюун ухаан шийдвэр дээр үндэслэж шийдвэр гаргана ямар нэгэн байдлаар үннийг ойлгохтой өмнө худал зүйлийг одоо үнэн гэж бодож явдаг байсан бол чи үнэн мөнийг олж мэдэх нүд нэгдэх дүр болсараа шийдвэр гаргах цаг ирнэ ямар нэгэн байдлаар маш чухал шийдвэр амьдралдаа гаргана худал зүйлээс худал хуурмаг зүйлсийг чи таслан зогсооно магадгүй чиний амьдрал ба хуурамч найзууд хуурамч нөхөрлөл хуурамч хосын харилцаач байд юм уу те иймэрхүү зүйлийг чи тасан зогсоох энергитэй харагдаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл чи энэ сар толгоогоор амьдрах тодорхой шийдэх үе одоо шийдвэр гаргах энерги харагдаж байна. За юу болж мэдхээр юм энэ сар чи нэг асуудлыг жинхэнэ үннийг ойлгоно. Хосын харилцаа, хүн хоорондын харилцаа, найз нөхдийн харилцаа, ажил карьер юу ч гэдэг те холбоотой хин үнэн хин худал хэлж байна гэдгийг чи маш тод ойлгож мэдрэх болно. За тэгэхээр чиний өнгөрсөн төхөөс байсан хуучин эргэлзээ бодлоо тасарна одоо чиний өөрөө тасан зогсоо за шин санаа шин төлөвлөгөө гинт чиний амьдралд орж ирэх энерги харагдаж байна. Тэгэхээр тэгтээ инглигээд бүх зүйлийг үннийг ойлгож нүд чинь нэгдээд ингээд шудраг байлгаад хитрхи ширүүн үг хитрхи шууд ингэж дайран орох байдал чинь зарим нэг хүмүүсийг гомдоож магадгүй болохоор жоохон балансын тохируулаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Хитрхи логик байдлаар хандаад сэтгэл зүрхээ дараад нэг тийм хүүтэн робот шиг бас болох гээд байж магадгүй болохоор энэ дээр анхаарах нь шүү дээ. Тэгэхээр зүв байх гэж зүтгэхдээ бусадтай харилцах одоо чухал чиний одоо чамд үнэн сэтгэлээсээ байдаг хүмүүстэйгээ харилцаагаа эвдэх эрсдэл байна. За энийг анхаар. Тиймээс үннээ хэл гэхдээ зөөлөн хэл шийдвэр гаргах гэхдээ бодож байж гаргаж таслаарай гэдэг зүйлийг сахиусууд нь хэлж байна. Тэгэхээр ийм байна. За магадгүй заримын хувьд ажил карьеридээ шинэ боломж гарч иж магадгүй юм байна. Шийдвэр гаргахтай холбоотой эсвэл нэг тийм гэрээ контактын асуудлуудыг шийдэх ч юм уу хуучин буруу шиглээс гарах зүйл байна. Зарим харилцаа үний ил болно гэж юм те. Тэгэхээр юм зарим нэг хүмүүстэй байсан онцгой хүмүүстэй байсан харилцаа тасрах шинжтэй бас гарч байна. Тэгэхээр энэ сарын хувьд бол тодорхой байдалтай эргэлзэж байсан зүйлээ шийд айхгүй үннийг хүлээн зөвшөөр тэгээд толгоогоо ашиглаа гэхдээ зүрхээ буухаа. За ийм зүйл байна. За тэгэхээр тэн дээр бас letting go гэдэг тавьж явуул гэдэг хөзөр gaаж ижаа ракун чи юу лээ? За энэ ракуныг мэднэ л дээ монголоор өгүүлэлттэй үлээ энэ чинь. Мартчихжээ. За ракун гэдээ явчих. За тэгэхээр за сүнслэг утгана this message has to do with those things to which you cling, be it a thought from habits, creed, or situation. The time has come from letting go. Something is halting your progress, and you are spinning your wheels. Once you embrace change, blessing. Okay. За ийм юм байна л та. Чи жоохон ингээд зуралтаа наалтад байгаа зүйлээ тавих цаг нь иржээ гэж нэ. Ace of Sword-ын төрөний миний хийсэн энергитэй маш төстэй. Ер нь бол нэг утгатай гэж ойлгож байна хоёрыг. За тэгэхээр ялангуяа нэг өөрчн дэми хуурамч хүн хоорондын харилцаа, хүнийг харилцаа гэдэг ингээд бас дээрс нь хуучин бодол, хуучин итгэл үнэмшил, хуучин айдастай, хуучин дадал буруу зуршилч үт юм уу? Давтагддаг хэм маягч үт юм уу те? За эдгээр зүйлсүүдийг ер нь зуралцахгүй байсан дээ шүү. Заримдаа нэг гарч чадахгүй байгаа орчин нөхцөл байдалтай ингээд би угаасаа л ингэж амьдрах хэрэгтэй юм ч гэдэг юм ингээд наалтаа зууралтаад ах хэрэггүй гэж байна. Сахиусууд нь тэгэхээр яг одоо чамайг юу гацааж юм гэхээр something is halting your progress гэж байгаа хгүй. Энэ юу гэхээр өөрөөр хэлбэл чи өөрчлөлт боломжтой гэхдээ нэг зүйлээс салж чадахгүй байгаа учраас гацж гинэ гэдэг юм. Тэгэхээр энэ хуучин бодол байж болно хэлээд байгаа те төрөг хуучин айдас байж болно. За тэгэхээр Ace of Swords дээр raccoon хүзэр ингээд хамтдаа гарч ирэхээр миний мэдрэмжээр яг юу хэлж гинэ гэхээр үннийг ойлгоно. Тэгээд түүний дараа тавьж явуулна. Өөрөөр хэлбэл ойлгоод засгүй шийдэж таслах
тийм зүйл явдал хийх 4-р сар бол 3-р нэмийн хувьд бол харагдчих. Айгуу тийм зоригтой, шийдэмгий, ивч хүчтэй байхсаар айгуу мэдрэглээ. За тэгэхээр анхаарах зүйлс нь юу вэ? Хуучин хүмүүс харилцаанд зууралдаад байх хэрэггүй тийм ээ. Болохгүй юм бол болохгүй тийм зууралд нэгж өчнөө болж бүтгээд бэйс бол бүтчих харилцаа байсан ш. Бүтэхгүй ингээд зунгаарлаад яваад байгаа харилцаанаас зууралд шаардлагагүй гэсэн. Ялангуяа хайр дурлалтай. За мэдээж санаа зовлтгүй хайр дурлалыг бүгдээр деталь үүсэх болно. Яах бол гэж эргэлзэж шийдвэр гаргахгүй удах. Тэгээ өөрийгөө хуурч бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх гэх мэт зүйлс төр анхаар тэгээ дахин эргэж бодох хэрэггүй, зууралдах хэрэггүй. Нэг удаа ойлгоод яг л Ace of Swords шиг тас хийтлэн шийдэж орхио гэдэг зүйл хэлж байгаа. За сахиусуудын зөвлөгөө болохоор чамд хүн санагдаж байгаа зүйл чамд хэрэггүй болсон зүйл юм шүү. Хүн санагдаад байвал тийм ээ. Дандаа хүнд ачаа тээж байгаа гэж угаасаа юу байх юм. Тэгэхээр алдаг биш чөлөөлөгдөж байна гэж харин энийг ойлгож ойлгоо. Тэгэхээр тавьж явсны дараа чамд шинэ боломж гарч ирнэ. Магадгүй чиний амьдаа шинэ хайр дурлал, шинэ хүн, шинэ ажил, илүү амар тайван зүйл эрхийг өгөсөхгүй юм. Угаасаа эрх шинжтэй байна. Тэгэхээр барьж байгаа зүйлээс суллахгүй бол шинэ зүйл чиний амьдад гарч ирэх боломжгүй гэдэг зүйлийг сахиусууд нь сануулж байна. За тэгэхээр одоо энэтэй холбоотойгоор бүгдээр илүү дэлгэрүүлж энэ сарын та нарын маань ажил, карьер, мөнгө санхүү болон анхаарах зүйлс юу байх вэ гэдгийг харцгаая. За 4-р сарын хувьд бол 3-р нэмэн ажил, карьерийн ерөнхий төлөв байдал ямар байх вэ гэхээр тодорхой хэмжээгээр шилжилт орчноос солих зүйл бол харагдана. Магадгүй харагдаж байна удаан хугацаанд хийсэн ажлаа солих эсвэл хийжсэн бизнесээ болдог ч юм уу. Энэ дээр бас нөгөө letting go гэдэг сахиусуудын зөвлөгөө харж ирсэн. Зарим зүйлийг тавьж явуулах нэ, орхих нэ гэдэг sword үзээс гарч ирсэн. Энэ дээр батлагдж байгаа юм аа. Тэгээд ер нь бол энэ сардаа эсвэл түрүү сардаа ерөөдөө ингэж шилжилт төлөвлөгөө хийхдээ ажлаа солихоо шийдсэн байна. Заримын хувьд бол нөгөө нэг гадагшаа явж сурахаар, ажиллахаар ч юм амьдрахаар шийдсэн болохоор одоогийн хийжсэн ажил төрлөө орхих шийдвэрт хүрсэн шинжтэй бол харагдаж байна. Тэгээд заримын хувьд бол заавал гадагшаа холбоотой гадаад дотоодтой холбоотой шилжилт хөтөлбөр гэхээсээ илүү ажлын ачаалал их ядарч исэн одоо өнгөрсөн саруудад ч юм уу өнгөрсөн жилүүдэд хийжсэн ажил тийм ээ маш их ачаалтаа ядраач болохоор болсон. Одоо чиний хувьд бол нэг юм жоохон тэсэг зуур зогсоод амрах одоо шатан дээрээ явж ин зарим хүмүүсийн миний хувьд бол төр зогсох тийм үү. За хуваараа зарим одоо ажил төрөл хийсэн бизнес хийжсэн хүмүүс бол нөгөө нэг жоохон гацсан байдал бас орж байгаа шинжтэй харагдаж байна. Магадгүй энэ мөнгө санхүү, ажлын ачаалч байд юм уу те. Янз юмнаас шалтгаалсан. Тэгээд хүнд үеийг юу нь бол туулж, давж гарах гэж яваа харагдаж байна. Тэгээд хүнд үеийг давах шийдвэр, шин чиглэлийг бий болгохоор төлөвлөх шинжтэй байна. Сарын их үед гэж харагдлаа. За тэгэхээр яванда сарын дунд үеэс ч юм уу да гэхэд орлого нэмэгдэх боломжтой, илүү орлого мөнгө санхүүч нэмэгдэн өсөх шинжтэй байна. За мөнгө орж ирснээр өөртөө сайхан celebration гэдэг хүчээр гарч ирлээ. Партиг сайхан тэмдэглээд үгүй. Жохон гадуур итэвтэй орж гарч цагийг сайхан өнгөрөө гэж байгаа байхгүй. Тэгээд сарын дундуур ч юм уу ялангуяа санхүүгийн хувьд нэлээд сайжаад ихээр иймэрхүү баяртай явдлыг тэмдэглэн гэж харагдлаа. Тэгээд ер нь бол ирээдүгөө билүү төлөвлөн, ирээдүйн бизнесээ төлөвлөн, ирээдүйн ажлаа төлөвлөн, санхүүгээ төлөвлөн, гадаашаага тэлж бизнес хийх, гадаа дотоод явхаа төлөвлөх гэх мэтлэн 4-р сар та бүхний хүлээж байна. За тэгэхээр эхэнтэй яг үедээ сар эхлээд бас нөгөө зарим хүмүүсийн хувьд бол ажлын ачаалал аюул ихтэй стресстэй байна те. Тэгээд төр хугацаанд ингээд чиний л байгаа газараа гаццсан юм шиг ингээд нэг тийм уршилахгүй байгаа юм шиг мэдрэмжүүдийг ам. За эхний сарын эхний 7 хоног гэж ихэд ойлгочих. За тэгэхээр сарын дунд ихэнх үед хүнд тийм ээ сүүлдээ мөнгө боломж орж ирнэ. За ийм байна. Ерхий зурагт нь. Одоо тэгэхээр ажил карьертэй, ажилтай бизнестэй хүмүүсийн хувьд бол ингээд 4-р сард юу болох вэ? Та нар чи ажил төрлөсөн, үүнээсээ болоод ядрах магадaltaй, шинэ үүрэг, шинэ хариуцлага ирнэ. Зарим нь ажлаа солих эсвэл дотоод шилжилт хийхдээ ажил дотроо шилждэг, өөр салбар руу шилждэг ч юм уу ийм үйлдэл болох юм. За тэгээ ачаал ихсэн бас хуваарь юм хийж байгаа хүмүүс бол бүр илүү одоо мэдээж ашигтай байх нь импресс үзээс харахад бол их ачаалт их завгүй нэг чинь дагаад нэмээд их сайн орлого гэсэн үг шүү дээ. За тэгэл анхаарах ёстой зүйл нь юу гэхээр би л бүгдийг хийх ёстой гэдэг бодол чинь ядраа шүү. Ачаалтаа хуваарь зарим хүмүүс найдаж зарим ачааллаа ноогдуулж өгтэй. Тэгэхгүй ганцаараа зүсгээд байвал ядарч унах нэ. За ажил карьер мөнгө санхүү баг зэргийн гацалт ирэх үе гарчсандээ бити бууж өгөөрэй гэдэг зүйлийг сахиусууд нь зөвлөж байна. За ажлаа ухаалгаар хуваарь бийсэн те илүү ашигтай боломж руу зоригтой шилжихийг бас
сахиусууд нь зөвлөж байна. Ажил төрөлхгүй байгаа хүмүүсийн хувьд бол юу харагдаж байна гэхээр олон сонголт эргэлзээ байна. Магадгүй хэд хэдэн газар ажлын санал байх эсвэл хэд хэдэн газар чи орох тийм хүсэлтэд ингээд сонголт эргэлзээ жоохон бодлого шинжтэй боловч шинэ боломж гарч ирнэ. Тэгэхээр орчноо солих магадгүй гадагшаа явах заримын хувьд бол шинэ газар шинэ салбарт ажилд орох шинжтэй байна. Ажилд орно гэхдээ чи зөв сонголт бас хийх хэрэгтэй шүү гэдэг сахиусууд нь анхаарч байна. За хэд олон юм сонирхоод ингээд шийдвэр гаргахгүй байх гэдэг тийм ингээд зарим хүмүүсийн хувьд бол за чамаа тийм ажилд оруулаад өч ингэчээ тэгчээж гэдэг юм нэг юм бас тэгээ худал амлалт бас гарч ирэх шинжтэй байна. Хийсвэр боломжинд нь бас худал амлалтанд хуурахгүй байхыг хичээгээрэй. Жоохон бодтой бодороо хөрсөндөө суугаарай. Тэгэхээр нэг чиглэлээ сонго. Түүнийхээ түн лугаа тууштай байдаггүй. Тал тишэд салчаадах юм бол савчаадах юм бол юу гэдэг вэ? Хоёр тулаа хөөсөн хүн хооц цоцор гэдэг байхад бай. За тийм биш шүү. Тэгэхээр ийм байна. Тууштай бай. Шинэ газар шинэ салбарт ажилд орохоос айсны хэрэггүй. Чи даваа гарч чаднаа. Сарын төгсгөл үеэр бол ерөөдөө мөнгө санхүүчин сайжирнаа. Та бүгд юм дундаас заримынхны удаас төгсгөл үеэс тэгээд илүү сэтгэл санамж нэмэгдэн амжилт мэдрэгдэх нь байна шүү. За тэгэхээр эхэндээ хэцүүч дараа нь шагналтай сар байна. За энэ сарда мөнгө санхүү нэмэгдэн боломж байна. Ажил төрөл орно те иймэрхүү байна. За тэгэхээр эхний нэг хэдэн 7 хоног чи эхний 7 хоног 10 хоног орлого татвартай биш баг зэрэг мэдрэгдэн. Тэгээд яг ажил их ашиг бага байж магадгүй юм байна. Магадгүй ч уустай харж байна заяа. Тэнгүүтээ нөгөө нэг ачаал ихтэй ядраад эргэлзээд бас янз янзын сонголт төвшүүлээд өөртөө энийг хийхүүд хэрэг хийхүү гэх зүйлүүд гарч ирнэ те. Тэгэд яг заримдаа чинь нэг дор олон юм хийгээд яг аль нь мөнгө авчрах нь тодорхой биш бас нэг хэсэг хугацаа үргэлжлэх гээд байна. Тэгэхээр хийд ийм үзүүл цагт өөрөхгүй худал боломжинд итгэх хэрэггүй. За тэгээд жоохон нэг сарын дунд үед мөнгө саатаж удаашин одоо би ерөөд ингээд мөнгө санхүүгийн талаас ярьж байгаа шүү бүх хүмүүстэй ажилтаа ажилгүй хамаагүй тэгээд хүлээлт их ажлын хариу мөнгө орж ирэх гэх мэт зүйл нь жоохон удааших шинжтэй. Жоохон гацсан юм шиг мэдрэмж аавна. За тэгээд шилжилтэнд оржлно ажлаас олдох ч юм уу салбар доторлогоо шилждэг ч юм уу те. Шууд ашиг харагдахгүй. Гэхдээ чиний амьдрал чиглэлээс олж эхлэх шинжтэй. За тэгэхээр энэ үед яах нь вэхээр сэтгэлээр унахгүй болохгүй юм байна гэж бодож буцаж ухарч болохгүй нах нь шүү. За тэгээ сарын сүүл үе буюу 4-р сарын 20-наас 30-ны орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь эндэл мөнгө орж ирнэ. Шинэ орлого нэмэлттэй, мөнгөтэй ашиг мэдрэгдэн, баялах үйл явдал болно, гадуу дотор орж гарна, тэмдэглэнтэй цалин аавн нэмэгдүүл нь урамшуул авдаг ч байд юм уу. Юм найз нөхдөд өмнөгээ сайхан тэмдэглэх нь байна. За тэгээд сарын сүүлд гэхэд ерөөхдөө гайгүй ажил карьер бизнес, хувийн бизнес дээр ч байд юм уу зөв сонголт хийсэн байх нь байна гэж харагдаж байна. За иймэрхүү юм бол ерөөхдөө одоо 4-р сард бол харагдаж байна да. Ажил дээр төрөлтэй хүмүүсийн хувьд бол эхэндээ жоохон ядраа, дунд зэрэг жоохон эргэлзээд сүүл рүү яхахаа ажлын бонус, нэмэлт орлого аавна, шин санал, тушаал ахих ч юм уу те боломжууд бас гарч ирэх юм байна. Ажилгүйний хувьд бол олон сонголтууд ихэнд сарын ихээр эргэлзэх боловч дунд хүлээлт үзээд сарын сүүл рүүгээ жоохон ажилд орж магадгүй юм байна. За эсвэл мөнгө олох боломж нь ихснэ. За юм харагдаж байна да. Тэгэхээр за ерөөхдөө юм байна. За тэгвэл одоо манайхаа ажил карьер мөнгө санхүү харсан юм чинь бүгдээрээ хайр дурлалын таараад уншлага руу орцгоё. За 3 дугаар хэмээн синглчүүд маань хайр дурлалын төлөв байдлын уншлагатаа тавтай морил. За сингл хүмүүсийн хайр дурлал 4-р сард юу болж өнгөрөх вэ гэхээр айгүй тийм хурцтай үйл явдал болж өнгөрнө гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэхээр нэг гинтийн танилцалтай нэг юм гинт хүнтэй танилцаад айгүй тийм хурдан харилцаа ч одоо явагдаж эхэлнэ гэсэн үг. Юу нэг айгүй хурдан дотносох те хурдан харилцаа чинь хөгжих шинжтэй байна. Тэгээд гал халуун тийм attraction таталцлал бол бий болно гэж харагдаж байна. Гэтэ чи өөрөө эндээ жоох ихтгэлгүй өөрийгөө харилцаанд хаах гад байж магадгүй байна. Тэгэхээр хайр ирсэн ч гэсэн чи өөрөө нөгөө сэтгэл зүрхээ нээхгүй жоохон болгоомжлоод эсвэл энэ харилцаа нэг л худлаа яж магадгүй ч гэдэг юм ингээд итгэж өгөхгүй байх гэдэг шинжтэй харагдаж байна. За юу тэгэхээр энэ дээр жоох анхаарчвал зүгээр юм байна. Тэгээд яг тийм болохоор сахиусуудын зөвлөгөө гарч ирсэн юм. Give your relationship a chance гэж аахгүй. Work on your partnership тийм харилцаанд анхаараа, хостоо анхаараа,
энэхүү ингээ харилцаанд ингээ боломж өгөөд үзээ гэдэг зүйлийг бол сахиусууд нь хэлж байна. Тэгээ энэ сард ерөөхдөө юу болох вэ гэхээр чи нэг юм төлөвлөөгүй явж байгаа чинь гинтхэн нэг хүнээс чат мессеж ирдэг ч юм уу, нэг гинт нэг хүнтэй танилцахтай сошиалаар эсвэл ингээ гинт санацгүй бүр боддоор уулзаад айгүй тийм хурдан уулзсан хүнтэйгээ хоёр бинтэй тийм спарк тийм оч мэдрэн гэж харагдчих л та. Тэгэнгүүтээ чи жоохон эргэлцгээд байна тийм яа. Энэ хүн яг миний яваад хүсэж байгаа надтай хүсэж байгаа найз залуу болох эсвэл найз охин болох те хүн мөн үү үгүй юу гэж жоохон эргэцэж ирнэ. Эсвэл надад энэ хүн цаана нь надаас өөр хүн байвал яах вэ? Өөр сонголт байгаа бол яах вэ гэд бас ингэ тийм сүрэг юм бодоод байх нь л те. Тэг надад тохирох юм болов яах юм бол гэд. Ингээл ийм сүрэг юм бодоол өөрөө боломжоо ингээд хаах гэдэг шүү. Манайхаа 3 дугаарынхаа энэ дээр анхаараарай. Тэгээд ингээд өөр ингээд дотгошоо хаалт хийгээд байгаа байхгүй тий. Аргагүй энэ угаасаа тийм шалтгаан байгаад байгаа байхгүй та нарын хувьд. Юу гэхээр өмнө чи сэтгэл зүйн хувьд л ийм хүнд нэг итгээд хайрлаа дурлаа сэтгэлийн шарх авч исэн тийм шарх айдас ч ингээд аваад үдсэн болохоор одоо дахиж гомдох болов. Энэ хүн дахиж итгэж болох уу? Дахиж намайг хуурах юм болов уу? Дахиад намайг орхиод явчих вэдэ гэсэн одоо өмнөх сэтгэл зүйн юм чинь л одоо ундарч гарч ирээд байгаа болохоор шинэ хайр дурлалыг зогсоох гэдэг байна. Дээрэс нь бас нөгөө нэг healing family issues гэж гарч ирж байна. Энэ юу вэ гэхээр чи ингээд хайр дурлалын харилцаа амжилттай ашигтай байлгыг бол эцэг ихээ жоох ингээ уучилж өшөө гэж магадгүй энэ чиний хүүхд настай холбоотой ингээ чам хүүхд насн дээр гимзэг шилжилтийн үе дээр ч юм уу байхад эцэг их чинь салсан байж болно. Хин нэг нь хангалттай хайр халамж үзүүлээгүй улмаас нэг бас нэг хосын харилцаа удаан хугацааны аз жаргалтай хайр дурлал байдаг. Үнэн ч хайр дурлал доктортой гэр бүлийн харилцаа гэж байдаггүй гэж боддог. Энэ тал дээр нэг итгэдэггүй хүмүүс байгаад байж болно. Заавал бүгдийг гэж хэлээгүй. Зарим хүмүүс тийм байгаад байна. Тийм болохоор эцэг ихээ ууцалж өшөө сайхан хайр байдаг. Энэ жоохон итгэх хэрэгтэй. Гэрэлтэйгээр ирээдүг харах хэрэгтэй гэж сахиусууд нь зөвлөж байгаа шүү. За энэ зүйл бол гарч ирж байна. Тэгээ боломж өгөө гэж байгаа. Тэгээ энэ хүн харилцаанд чи орсноор магадгүй сарын сүүлээр ч гэх юм энэ хүнтэй танилцсанаас чинь хүнийг маш өөртөө татаж эхэлнэ. Зөвхөн энэ хүн ч татагдахгүй чамайг сонирхоо бас нэлээд гэдэг хүмүүс орж байна. Яг бол эмпресс үзэр чинь бас тийм эмэгтэй хүний энерги, гоо үзэсгэлэн, тэ үржил шимийг бэлэгддэг, үр хөвгттэй болохыг бэлэгддэг хүзэр байгаа юм. Тэгээ хайр ирэх чинь хамгийн магадгүй сарын сүүлээр ч юм уу. Нэг бол сарын ихээр эсвэл сарын сүүлээр юм хайр дурлалт авчрах байхаа гэж харагдаж байна. Ямар ч тач 4 дугаар сард авчирч байна. Тэгээд хитрхийг бодоод өнгөрсөнтэйгоо зүүрлээд байхгүй байх хэрэгтэй. Тэгээ төгс хүн хүлээснийг хэрэггүй. Угаасаа хайр дурлал төгс байдгүй, төгс хүн гэж байдгүй. Тийм ээ тэгэхээр төгс хүн хүлээх хэрэггүй. За тэгжиж энэ дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд харилцаан дээрээ жоохон хөнгөн байл, нэг цагийг сайхан өнгөрөө, танилцаад шууд хүнийг дүгнэх хэрэггүй, танилцаад хэд уулзж ийж дүгнэлтээ өгөөрэй. Тэгээд өөрийнхөө зүрх сэтгэлээ жоохын хүндээ нээгээд өгөө гэж зөвлөж байна. Хайр чам дээр ирсэн ч харин чи айцаад авч чадах юм бол энэ харилцаа чинь тогтвортой үргэлжлэнэ шүү. За ерөөхдөө бол хуучин хүнээ хүлээж авах энэ стар синглчүүд маань бодож байгаа байх зэрэг маань хуучин хүмүүс нөө шинэ хүн 90% нь баг магадaltaй гэж харагдаж байна. За шинэ танилцал шинэ мэдрэмж байх нь байна. Өмнөх үеийн чинь тийм нөгөө нэг өмнө чи тэр хүнтэй уулзраад одоо бишээ уучлаарай. Энэ хүнтэй уулзснаас өмнө чи тийм мэдэрч байгаагүй vibe-тэй мэдрэмжийг авна гэж харагдаж байна. За тэр хүний хувьд бол зан характерыг харахад тийм жоо хүүхчиг чим шиг, гин зайлган чим шиг те энергитэй, хөвгчлөлтэй, айгуу тийм нээлттэй те адал явдал дууртай нэг тийм хүн юм байна. Чамааг инээлгэн хөдөлгөөнд оруулна, уйд ахгүй. Энэ хүн бусдаас өөр юм байна гэдэг тийм vibe би түрүү мэдэрнэ гэсэн шүү дээ те. Өмнө мэдрээгүй гэх юм уу? За тэгээ харилцаа ер нь бол эхлээд нэг жоох ингээд гой хүчтэй татагдаж эхлэнгүүт айгуут хоёр хурдан дотносоор хурдан ойртно гэж харагдаж байна да. Ерөөд энэ харилцаа гүнзгийрх үгүй чамаас шалтгаалах гэдэг нь асуудал нь чам дээр байх гэдэг байна. Юу ихээр ингээд итгэхгүй, эргэлзээд өөр хүн байж магадгүй, эсвэл миний амьдралд энэ биш арай өөр хүн орж иж магадгүй ч гэдэг юм уу. Ингэж бодоод ах юм бол сайхан ихэлсэн ч гэсэндээ харилцаа чинь явандаа замхарчих гад вэ шүү. Тэгэхээр хэрэг ингээд харилцаа зүү авч яваад ингээд миний хэлсэн эдэн зөвлөгөө анхаарах зүйлс байгаа шүү дээ. Тэн дээр анхаарад ч юм уу хайр дурлалыг ч өөртөө татна, харилцаа жинхэнэ болж өснө, эмгтээрийг энергичин, итэх хүчин гэдэг зүйлүүд бол гарч ирж байна.
За тэгээд ер нь бол нэг юм товчон хэлэхэд энэ хүн шинэ хүнтэй галтай, татах хүчтэй, чамд бол таалагднаа. Тэгээд өөрийгөө л харилцаандаа сайхан нэгээд өгчвөл энэ харилцаа чинь болж бүтээд явчнаа. Тэгээд айцтай автаал баригдаал яваадах юм бол харилцаа боломжоо алдах нь шүү манайхаа. Тэгээд хитрхийг ботгоо байлаа зүгээр өөрхөн мэдрэмжээ дагаа нөгөө нэг салхи шиг урс одоо салхины дагуу гэдэг юу лээ. Голын урсгал шиг урсаад явж яхад болно доо гэдэг зөвлөгөөг бол өгч байна. За юм байна да. За одоо хосын харилцаатай хүмүүсийн төлөв байдлыг харцгаая. За 3 дугаарх маань хосын харилцаатай хүмүүсийн 4 дугаар сарын ерхий төлөв байдал юу болж өнгөрөх вэ? За энэ удаагийн хүзэр дэлгэлт нэлээд гүн хүнзгий гарч ирж байна. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ? Энэ сар харилцаа хоёрын хоорондын таталцал дээр нэг жоохон асуудал үүсэхтэй, асуудлуудаа нэг юм шийдэх шаардлагатай зүйлүүд бол гарч ирж байна. За тэгэхээр хоёрын дунд одоо хүртэл хайр сэтгэл хоёр биенээ их одоо мэдрэмжтэй таталцал бол байгаа. Хоёр биенээ гэх сэтгэл тэмүүлэл бол байна. Гэтэ энийг дагаад хайр хүсэл тачаал байгаад дагаад стресс шаналл гэдэг зүйл нь холилдоод яваад байх нэ 4 дугаар сард сэтгэл байгаа гэсэндээ нөгөө хоёр биенээ гэх сэтгэл байгаа гэсэндээ тайван биш харилцаа гэсэн үг. Тэгээ гол асуудлууд нь ерөөс ингээд энэ дээр харах юм бол distant гэдэг хөзөр гарч иж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол so far away physically and emotionally гэж байгаа. Би бах боди хувьч төр сэтгэл зүйн хувьчтай аль аль нь гэсэндээ ингээд холт хүндий зайтай байгаад байна. Хэрвээ энэ одоо харилцааныхаа очийг дахин асааж чадах юм бол тэ ингээд харилцаа чинь дахиж сэрэх боломжтой гэж байна. Заримынхаа хувьд бол нэг гихт цуг амьдардаг эхнэр нөхрүүд хосууд гэсэндээ ийм цуг байгаад байгаа махан биеийн цуг байгаад байгаа боловч сэтгэл нь шал өөр талд явдаг. Өмнөхөөс тийм гал халуун биш нэг хөндөрцөн байгаад байна харилцаа. Заримынх нь хувьд бол яах чагүй холын цайнаас үүссэн хосын харилцааны асуудлууд байна те хин нэг нь гадаадд сурдаг ажиллаж амьдардаг эсвэл хоёулаа хоёр өөр улсад байдаг ч юм ингээд холын цайнаас үүссэн харилцаа яг холын зайтай байгаа болох ингээд өмнө шиг гоё гал цог очно ингээд унтарсан байна. Энийг дахин асах шаардлагатай гэж харагдаж байна. За энэ мэтлийн юм саадууд байгаад байна. За тэнгуүтээ нөгөө нэг энэ чиний одоо хамтрагч чинь нөхөр чинь эхнэр чинь найз хүн охин залууч хамаагүй өөрийнх нь гаднах төрхнэр хүндтэй л илүү анхаарч байна. Харж байна тий. Чиний хувьд болохоор demanding гэж байгаа. Чи бас өөрийгөө тийм айгуу тийм өндөрт тавьдаг юм ихтэй хүн. Тэгээд хоёулаа нэг юм хоёр биенийгээ айгуу тийм өндөрт тавьдаг, high value байхыг хүсдэг тийм high стандарт байхаа, өндөр стандарт байх хүсдэг хүмүүс байгаад байдаг байхгүй. Тэгээд илүү их ингээд бас хоёр талдаа хоёр биенийхэн career, ажил нэр хүндтэй анхаарснаас болоод нөгөө нэг юм хостой хамтдаа өнгөрүүлэх цаг нь багассан, хосын харилцаа өмнө шигэ байха болцсон байж болно. За миний мэдээс энд үзэж байгаа зарим хүмүүсийн хитгэн хувьдаа олны танил дагагч олонтой инфлюенсерч байдаг юм уу? Тэ ер нь бол тодорхой хэмжээгээр олон хүмүүс танигдсан хүмүүс хоёулаа тийм олон танигдсан хосууд байхыг үүсэхгүй гэдгийг бол мэдэрлээ. Яаж ч юм show off гэж гарч ирээд байгаа. Ингээл өөрийгөө харуулъя те. Олон нийтийн дүүртүүрх ингээл өөрийгөө батлах хэрэгтэй гэдэл ингээд аюу тийм ингээд илүү их нэр хүнд ажил карьер бусдад татагдах дээрээ чиний хос чин илүү их анхаарат байгаа юм. Чиний чамаагаас тийм аюу тийм эсрэг сэлэм үзэж ганцаар дуулж ингээд сэтгэл санааны хувьд бол тогтворгүй байлгаад байна. Нөгөөх нь өөрийгөө ингээд олон нийтэд батлах гэж оролдоод бас ингэ бардам тийм эго өгтэй те. Тэгсэн мөрл ингээд дотроо insecure буюу ингээд яг тийм найдвартай биш хүн. За бас чиний зүгээс бас нэг жоохон нэг юм demanding байж магадгүй. Хитрхийх одоо нөгөө хүнээс их зүйл хүсэж гин, шаардж гин, чи ингэх ёстой, намайг ингэж хайрлах ёстой гэж шахаж шаардаад байх шинжтэй. Үр дүн нь нөгөө хүн чинь энэ чиний илүү тийм дарамт мэдрэгдээ, дарамт болж ирээд хоёрын харилцаа хөндөй байдал үүссэн. Өнгөрсөн саруудад. Одоо ч тийм байж магадгүй. Гэхдээ энэ тал дээр энэ зүйл харилцаан дээр сайн тал байна. 4-р сард юу гэхээр өгч авах тэнцвэрийг нь олж иж харилцаас ирэх нь. Адилхан сэтгэл гараг тэгжээж адилхан юм шаард тийм үү. Чи бас нэг жоохон чи намайг хайр, чи намаа нэгдүгээртөө ажиллаа яа дандаа л ажил төрөлх гэж явах юм те би чиний хувьд одоо юу юм бэ гэдэг ч юм ингээ яваад байдаг. Бас тэгтээ бас энэ хүн ажил төрлөө хийн за чиний нөхөр байлаа гэж бодоход ажил төрлөө хийж арга гэрээ чамайг бас тийжээ шүү дээ тийм биз дээ. 100% чамд анхаарал тавиал нэг л романтик мөрдлөө хармаа хоосон хүн яваад аж болохгүй тийм ээ. Энэ дээр бас эмгтээчүүд маань зарим талаас гэр бүлийн хүмүүс ялангуяа энэ дээр жоохон ухаалаг хандах хэрэгтэй. За тэгээд ийм байна л да. Тэгээд хоёр бинэгийн сэтгэл хүсэл тэмүүлэл унтраагүй байсаар л байна. Гэхдээ хамгийн чухал зүйл нөгөө нэг
Хоёулаа ингээд дотроо бодоод ч юм уу ярилцахгүй дуугаа яваад байдаг. Тэгс нэг бол одоо миний зөв чиний зөв гэдэг ч юм уу тэмцэлтэй үүнээсээ болоод ингээд харилцаа жоохон асуудал үүсээд байгаа байхгүй юу? Эго байна, бардам зам байна. Эдгээр эн чин эдгээр зүйлийг чинь харилцааг эвдээд байна. Та хоёр ячаад хоёулаа бас эго бардам зам өндөртэй байх магадaltaй. Ер нь жоохон хоёр эго өндөртэй хүмүүс чинь нөгөө жоохон ингээд хоёр талаа асалцаад байдаг шүү дээ. Нэгнийхэн дээр гарах гад байдаг. Тэгэхээр нэмэх хасаац цэнийг таталтна гэдэг нь одоо ийм учиртай. Тэгээ нэг нь жоохон ширүүхэн бардам байна, нэг нь жоохон зөөлөлж иж бас харилцаа бас сайхан явж өгнө. Сахиусуудын зөвлөгөө ерөөсөө л илэн талангуй гомдлоо нуух хэрэггүй. Тэнцвэр гараа хин их өгч байна, хин бага өгч байгааг одоо энэ харилцаан дээр хин их өөр хин бага өгж байгаа бас жоохон ойлгохаар те бас тэгээд төгсхөн гэж байхгүй болохоор жоохон шаардлага багасаа чиний зүгээс ялангуяа жоохон зөөлөн бай хүчээр биш ухаанаар шийдэг гэдэг зүйлийг strength үзүүлж байна. Тэгэхээр хайр байгаа ч гэсэндээ хоёрын дунд харин эго шаардлага дотроо сэтгэл зүгөө дарах асуудлууд их болж байна. Тэгээд энэ харилцаа цаашдаа ер нь бол үлдэхүү өршлөө салах уу те нөгөө хүн чамайг одоо юу гэж бодож ийн вэ гэж харахаар салах магадлал баг зэрэг байна шүү. Энэ янзаараа хөвгшээд явах юм бол гэхдээ би 4-р сард сална гээгүй. Гэхдээ бодит байдал бол ерөө энэ харилцаа чанд бас өөр юм стрессийг өгч юм те. Ингээд аль хэдийн холын цай өссөн зарим нь угаасаа бүр холын цайны харилцаатай ч байгаа хүмүүс байна. Тэнцвэргүй харилцаа байна. Одоо байгаа байдлаараа явах юм бол аажмаар холдож салах магадлалтай байгаа даа. Тэгээд харин хоёулаа сайхан ярилцаа, тэнцвэр гаргаад, хоёр биенийхээ эгогоо багасгаад ярилцаа, чи давын буултыг хийж ядаж өгдөг ч юм уу те энэ харилцаа аврагдана. За чиний хос чинь нөхөр чинь найз залууч ихнэр чинь ч гэдэг юм. Тэрний хүний бодол нь мэдрэмж нь болохоор чамд татагдсан хиймээрээ чамааг алдахыг бүрэн хүсэхгүй байгаа байхгүй юу ерөөсөө. Сэтгэл бүрэн гарахгүй байж болно. Сэтгэлээ бүрэн нээхгүй байж болно те. Дотроо хаалттай байгаад байж болно. Гаднаа яг үгүй хүчтэй харилцаагаа тоохгүй байгаа юм шиг харагдаж болно. Гэхдээ дотроо бол юм insecure буюу эргэлзээтэй байх нэ. Тэгээд чамааг бас тийм хүчтэй нэг шаардлага өндөртэй барихад амархан биш хүн гэж хараад байна л да. Тэгээд ийм одоо зан харагдсан заримдаа ингээд чамаас зайгаа барих одоо эсвэл тэгснэ заримдаа гэж сэтгэл хаа чамааг чамлуу татагдах юм холимог сигналыг өгöd байгаа байхгүй юу? За энэ хүн чамааг сэтгэл байна, хос чинь тийшээ жоохон тогтвортой биш байх гэдэг 4-р сар байна. Чи илүү ихийг хүсэж байна. Тэр бүрэн өгч чадахгүй байх шинжтэй нэг иймэрхүү адармаатай хосын харилцаа үргэлжилнэ. Гэтэ энэ харилцаа сэрэж болно. Эсвэл одоо аажмаар жоохон замхарч магадгүй шийдвэрийг чи гаргах нь байна шүү за. Тэгэхээр сална гэж бол хэлээгүй. Харилцаан дээр нэг жоохон ийм асуудал үүсээд байна. Эдгээр зүйлийг засаад авчих юм бол харилцаа ерөөдөө гайгүй те. За иймэрхүү хідэн сорилттой харилцааг эс тооцоолт хоёрын харилцаа хэвийн үргэлжилнэ. Хэдий заримынхаа хувьд холын зайтай байлаач гэсэн гэж харагдаж байна. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдын үгээр 3 дугаарх нэмэн таарад уншлаг өндөрлөж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.